За сайн байцгаана уу. За сайн байна. сайн байна уу? За манай өмнөд Монголын подкаст ээлж дугаар хэлж байна. Тий. Энэ удаарын дугаард манай Энхбат Америкаас оролцож байна. Тий. За манай Энхбатаар тэгээ сонин сайхан юу байна да. Тэгээ сайхан аварж иж тэгээд Сайхан хөвлөлтөө байна уу? ажил амьдрал тэгээ хэвээрэл байж байна. За өнөөдөр бид нар нэг сонин сэдвээр яригч байгаа л да. Би тий манай Чулуунбаттай зөвлөлдөө энэ нэг сэдв бас монголчуудад сонин байгаа хаа гэж бодоод. За манай урд хөрш тийм ээ одоо нанхаад хятад байна л да. Бид нар чинь одоо бүгд найрамд хятад улсад төрсөн гэж боловч хятадуудыг бас бүрмөс нь гүйцэж ойлгоход ер нь бэрэг харт хүнээ нэг шүү дээ тий. Та ялангуяа манай Монгол улсын иргэд бол хятад хүний бол тэгээд янзаар төсөөлж бодож байгаа баг. Гэтэ яг хятад хүн чухам юу хүн бэ тийм ээ? Хятад хүн философи юу гэдэг, хятад хүний амьдралын философи яг юу мөрөөдөж боддгийг тэр талаар тэр бүрчлэн бас мэдэх байхаа бодож. Энэ удаа тийм бид нар манай Энхбатаар тийм энэ талаар нэг сайхан нэг яруулыг бодож байна тийм. За тэр нөгөө хятадын түүхэнд гэжтэй Ляншу мингэд нэг күнзийн том сүүлчийн том ухаантай гэж ярьдээ. Тэр уул Юннам мужийн Монгол гаралтай Мангийн тийм удмын хүн гэдэг юм байлээ. Тэр нэг хятад түнээ талаар нэг юм ном бичсэн. Би бод хальт уншаад тэр үгийг нэг бас та нарт хэлэх гээд бодоод байна л да. За энэ Ляншу минь юу гэж бичсэн бэ гэхээр хятад бол тийм ээ хоёр хачиргалтай шин чанар байдаг гинэ. За нэг нь бол юу вэ гэхээр урт удаан тийм ээ орчин тогтносон тийм нийгэм соёлын тийм түүхтэй. Бас хятадын түүх бол тийм богино биш. Одоо бидний мэдээр Оросын түүх бол баруун 9 дугаар зуунаас эхэлсэн магтгүй бодож байгаа. Тийм хятадын түүх нь бол баруун эхлээд 3000 гаруй жил болж байгаа. Тэгээд түүх бол нэлээд урт байна. Гэхдээ бас нэг онцлог нь бол тийм хятадууд бол ерөөсөө баг тийм шашингүй тийм амьдралтай. Тийм ерөөсөө бусдаа жишээ бол одоо Европын ард түмэн одоо Орос, Монгол, Төвөд, Арав, Лали юу гэдэг бүгдээрээ шашинтай. Харин цорын ганц шашингүй шахуу ард түмэн бол хятад байдаг. Тийм энэ талаар манай Энхбатаар тийм ярьж хөөрөлдөх юу бай тээ. За хятад гэхэр ч одоо том л сэдв да. Хятад хүний ойлгоно гэдэг бол одоо үнэхээр энэ бас одоо манай монголчуудын хятад хүнтэй одоо дуртай дургу хэдэн мянган жил одоо хөрш байчлаа. Тэгээд одоо хятад хүний тухай бол миний бодлоор бол бараг дэлхийд хятад хүний хамгийн одоо сайн гүн ойлгодог хүн бол монгол хүн байх ёстой. Тэгээд яагаад гэвэл энэ түүхэндээ ингээд одоо энэ чинь хурш байгаа юм чинь тэгээд тэр мөртөө одоо шаал хоёр үндэсний энэ одоо жан аршинтай тэгээд хятадун бол одоо тараалангын одоо соёл иргэншилтэй ард түмэн монголчууд бол одоо нийтлэг энэ Төв Азийн нүүдэлчин ард түмэн тэгээд энэ одоо жан аршины хувьд ч гэсэн одоо шал өөр байдаг. Тэгээд одоо дайлдаж одоо дайн хийж хоорондоо одоо бас янз бүрийн юм нэг сонин харж байгаараа одоо оршин тогтносоор ирсэн. Тэгээд за энэнийх нь бас нэг одоо хамгийн тодорхой нэг одоо бэлэг тэмдэг гэдэг нь бол энэ хятадын цагаан харим гэдэг нэг юм байгаа штэ. За энэ цагаан харимч одоо тэгээд одоо та нар дэлхийн түүх ингээд энийг харах юм бол хүн төрөлхөд нэ түүхэн дээр ингэж хоёр үндэстний хоорондоо ийм хэрэмтэй ийм хоёр үндэст нь энэ манай бөмбөрчгт бол өөр байхгүй. Тэгээ эн чи юуг харуулж яаг бол энэ хоёр үндэст нь хоорондоо нэг л сони юм болоод байгаа юм байл да гэдэг. Энэ түүх бол тодорхой юм байна. За тэгээд та сая бас ярьсан тэгээд энэ хятадны энэ талаар бол тэр Ляншу миний тухай бас дорсон тий. Тийм тэр бол хятадын тухай одоо ингээд бас нэлээд юм бичсэн судалсан хүн тий. За энэ хятадын талаар бол одоо юуны төрөнд энэ нэг хэдэн хүний нэг жохоолч энэ том жохоолч мундаг хүмүүсийн бас дурдах ёстой байх гэж бодож байна.
За 120 жилийн өмнө бол энэ Америкийн бол Артер Смит Хендерсон гэдэг нэг хүн бол одоо англиар бол Chinese characteristic гэж байгаа. За тэр хүн нь бол Америк хүн тэгээд хятад бол бараг л хагас жуун амьдэрсэн. Тэгээд тэр хүнээ бичсэн ном бол энэ Chinese characteristic гэж одоо хятадын одоо жан араншил гэсэн ухаантай үг дээ. Тэгээд тэр ном бол одоо маш их нөлөөтэй. Одоо хятадыг бол маш одоо яг гүнжгээ хятад түнний одоо үндэснийх нь энэ одоо араншин энэ сэтгэхийн байдал энэнийг бол одоо маш тодорхой сайхан тэмдэглэсэн юм нэг ном байдаг. За энэ ном бол сүүлийн үед бол одоо маш их нөлөөтэй. Бараг л нэг 30-40 хэлэн дээр орчуулгадж хэвлэгдсэн байх. Манай монголчууд ер нь энийг бол одоо хятадын ойлгийг бол бас энэ номыг ер нь одоо орчуулах юм уу энийг унших хэрэгтэй байна. За энэ номоос бол нөгөө хятадын одоо алдартай зохиолч Люшин гэдэг хүн тэр бол бараг л энэ номыг уншиж одоо хятадаа ойлгосон юм шиг бас өөрөө нь бас Люшин хэлжсэн шүү. Энэ номыг бол одоо ер нь хятадаар орчуулж хятад хүмүүсүүдэд уншуулах хэрэгтэй байна энэ. За энэ нэг ном энэ бол одоо 120 жилийн өмнө бичигдсэн ном. Одоо ч гэсэн тэгээд хятад түнэ жан араншин хэвээрээ миний бодлоор бол хэвээрэн байгаа. За энэ хүний дараа бол одоо бас хаад бас нилээд энэ хятадын тухай судалсан хүмүүс бол хятадын дотроос нь ч байсан. Одоо жишээ нь гэхэд нэг Жунзуг хан гэдэг нэг хүн байдаг. За тэр хүн бол одоо бараг л Норвегид амьдарч байгаа юу хятадын талаар бол одоо ирэх төрөлдөө нь яасан ч хятад бол төрхвэ гэсэн ийм нэг ном бичсэн байсан. За тэр ном нь бас одоо энэ нэг хятадын энэ юу гэдэг араншин гэдэг энэ номыг бас их олон дурдж одоо энэ дотроос бас иш татчихсан зүйл байна. За тэгээд энэ хүн бол бас тэгээд хятад түүнийхэн тухай бол одоо ингэж хэлж байсан. Энэ хятад түүний жан араншин одоо хэдэн зуун жил хэдэн мянган жил ерөөсөө хэвээр ямар ч одоо зүгээр л энэ хятад түүний одоо харахад бид нар чинь одоо энэ чинь их хятад их хөгжиж байна, их мөнгөтэй болчихсон энэ гэдэг хүмүүс хэлээд нь шүү дээ. Одоо манай монголчууд ч одоо монд хятад их хөгжиж байна энэ дээр. Гэхдээ хятад энэ оюуны энэ яг юу төр байдал тэгвэл энэ сэтгэхийн одоо хөв жан араншны хувьд бол яг хэвээрэл байгаа. Хэдэн мянган жилийн өмнөхтэйгээ адилхан байгаа хятад хүн бол. За энэний дараа одоо дахиж нэг бас нэг мундаг хүн энэ хятадын тухай их судалсан байдаг. За энэ хүн байг бол энэ залуухан зохиолч Южэ гэдэг хүн байна. Одоо энэ Америкт байгаа энэ хүн. За энэ Южэ гэдэг хүн чинь бол өөрийгөө Монгол гэдэг. Энэ үнээр Монгол юм байна. Энэ хүн одоо тэр хятадын Сычуан гэдэг ийм нэг мож байдаг штэ. Тэнд одоо тэндээс гаралтай хүн. Тэгээд энэ бол одоо өөрийгөө нь бол энэ 13 дугаар зууны үед ингэж Монгол чиргийн одоо үлдсэн Монгол чиргийн хойчос гэж хэлдэг. Тэнд үл зөндөө тийм нилээд одоо яг тэр юу энэ дээр үеийн энэ бичиг састр одоо өөрийн удам ухсгааны энэ бичиг састрын тодорхой авч явж байгаа ийм нэг бүлэг монголчууд байдаг. Мэдээж одоо хэлэн мөлөрт мартсан хятадаар л ярьдаг. Ихтэй тэд нар чинь бүр шаал өөрийнхөө юм нэг бас жан дадгаалтай ингээд нэг бүлэг хүмүүсүүд байдаг. Одоо Юннан гэдэг тэнд бас байна штэ. Тэгээд одоо энэ хүн бол тийм монгол хүн гэж байна. Тэгээ өөрийгөө бол одоо энэ Америкт ирэхээс өмнө ч гэсэн энэ тэгээд монгол хүн гэдэг байсан. Тэгээд энд ирээд бол одоо өөрийгөө бол яасан ч хятадун биш гэдэг ингээд одоо энэ хүн бол энэ төрөөхөн хэлжсэн 70 хэдэн ном бичсэн байна. Энэ одоо ямар их мундаг энэ одоо юу ажилласан юм зохиолч сайн зохиолч юм бүүмэн. Тэгээ энэ хүн бол одоо хятадын тухай одоо нөгөө Жунзуг хангийн ирэх төрөлдөө би яасан ч хятад болж төрөх вэ гэсэн тэр номны хариултныг бол би энэ төрөлдөө ч гэсэн хятад болох вэ гэсэн тийм нэг ном бичсэн байна. За одоо нарсах та нар тэр номыг бол бас юу гэсэн байх тэр одоо жиншин бузо жунгорэн гэж байна шүү дээ. Тэр нөгөө хани Жунзугаанх нь бол лайшин бузо жунгорэн гэж одоо ирэх төрөлдөө юу хятад болж төрөх гэсэн үг байна. За энэ хүн тэгээд энэ Южэ бол одоо хятадыг бол одоо үнэхээр их гүн нарийн цодлсон юм байна. За энэ хүнээ нэг одоо нэг ярддаг жил юу байныг бол ингэж хятад бол одоо хятадын нийгмийг бол ингэж үжсэн байна. Хятадын нийгэм бол одоо
тав нь ийм одоо яг мангас шиг ийм нэг жилийн хүмсүүдээр бүрдсэн нийгэм гэж байна. За нэг хамгийн түрүү дээр нь юу нэ бол одоо хархас ижин. Эн чинь тэр чигээр нэг яг махч мангас шиг хүмүүс байдаг. Хархас ижин. Хятадын хархас ижин. Одоо жишээлбэл одоо тэр хаануудаас эхлээд одоо үеийн Ши Жинпин хүртэл одоо нөгөө Жан Замин эднэр ч юм бол бүр хархас ижин байгаа гэж. За энэний доор нь бол одоо авилгаач ноёдууд байгаа. За энэ бол одоо хэлэхгүй бүр бүд чинь мэдж байгаа шүү дээ энэ ямар хүмүүс гэдгийг бол. За энэний доор нь бол залхай хөдөлдаачд гэж одоо янз бүрийн одоо нэг том баячууд гэдэг хятадын чинь янз бүр нөгөө тэр үл тодорхой бас хэлжэлээ нөгөө Алибабагийн хэн гэдэг лээ Жак Ма гэдэг нэг Маюн гэдэг нэг хүн байдаг шүү дээ. Гэх мэтийн энэ хүмүүсч юм бол одоо яг залхай энэ хөдөлдаачд гэж яддаг. Тэгэхээр энэний дараа нь бол одоо бичгийн лойборчд гэж. Одоо жишээлбэл одоо ямар одоо Бээжин их сургуулийн, Чинхуа их сургуулийн энэтэр профессор одоо энэ юу тэд нар ч бүгдөө лойборчд, бичгийн лойборчд гэж байгаа. За тэрнийх нь хамгийн доор нь бол одоо Монхог иргэд одоо энэ хятадны юм бол ийм таван давхаргаар бүрдсэн. Тэгээд энэ хэнэн одоо хавчд дарлаж явах нь бол тодорхой болсон. Одоо хоорондоо бүр ингээд нэг одоо нооролдоод нийлээд нэг юм болчихсон. Хятадын нийгэм бол ийм байгаа гэж байгаа. За тэр хамгийн доор давхаргийн өмсөн дотор жишээл одоо дээр түүхнээс наваад хэлэх юм бол нөгөө Игатан гэдэг нэг юу байсан шүү дээ. Одоо нэг хөдөлгөөн байж асан. Тэгээд хөдөлгөөн чихгүй одоо нэг нөгөө юу харийн хүмүүсүүдийг одоо янз бүрээр алж болж одоо ингэж нэг юу жисэн 1900 оны үеийн наагур чагуур энэ одоо тэр хөдөлгөөний за их тооны хүмүүсүүд ч юм бол одоо яг Монхог иргэдийн нэг гэж байгаа. За тэгвэл одоо дараа нь одоо Маогийн өнөө соёлын хувьсгал болоод ирлээ. Тэр үеэр ч одоо нөгөө улаан хамгаалагч хэрэггээд. За тэр чинь бол яг их тоон хаваарэ гэж байна. За тэгвэл тэрний дараа нь одоо нөгөө сошиалор одоо янз бүрийн нэг хятадын нэг янз бүрийн нэг хүмүүсүүд гараад одоо тэрийг бол хятадаар л одоо шофон хүн гэж штэ. Одоо за тэр хүмүүсүүд ч юм бол яг тэр жигээр энэ Монхог ард иргэдийн нэг одоо төлөөлөх хүмүүс байгаа гэж байгаа. За тэгээд одоо энэ номыг бол би үнэхээр бас одоо монголчууд санал болгож байна. Тэр мөртөө энэ хүн бол өөрийгөө нь бол Монгол гэж үзэж байна. Тэгээд яг үнэхээр бас энэ удам ухсгааны хувьд бол яг Монгол хүн энэ баргал гарч байгаа юм байна. Тэгээд энэ Америкт ирээд бол одоо тэгээд энэ мэдээж энийг бас энэ хятадууд янз бүрээр ингээд одоо шаргааж асуугаадгүй чи ер нь тэгээд одоо өөрөө нь одоо хятадаас ирсэн хүн тэгээд энэ хятад хүний одоо ингэж арай жахан хэтрүүлээд явах шүү гэсэн чинь энэ нь хэлж байна. За миний хамгийн том одоо өөр босод одоо энэ хятадын дотроос хятадын тухай ярьдаг хүмүүсээс ялгагдах зүйлүүл юу яг бол би бол хятад хүн болоод энэ хятадын коммунист намыг ялгаж салгах дургу хятадын засгийг. За энэ гадуур байдаг энэ одоо хятадын арчилсан хүчний хүмүүсүүд гэдэг ч юм бол тэгээд хятадын асуудал өрөөд ирэхээр бол ингэж хэлдэг байхгүй юу. За хятадын асуудал бол хятадын коммунист намын асуудал юм аа. Тэр л харангүй юм нэг засах байхаас биш. Хятадын арт түмэн бол хятадын соёл бол ямар ч асуудал байхгүй гэж ингэж хэлдэг байхгүй юу. Тэгэхээр энэ ийжэгдэг юм бол биш. Энэ хятадын соёлч асуудалтай. Хятадын арт түмэн асуудалтай. Тэгээд хятад ийм болохоор ийм засаг гарна. Тэгээд хэрвээ арт түмэн соёлчин сайхан чивэрхэн байх юм бол арай засагч бас арай чивэр ийм нэг засагтай болох гэсэн. Тэгэхээр энэ хятадын коммунист засаг болоод хятад хүний бол ялгаж салах аргагүй. Эдгээр чинь яг нэг л юм гэдэг. За энэ бол бас нэг их сайхан гоч бас нэг юу үжилт байдаг гэж би үл ингэж бодож байна. Манай монголчууд одоо миний хувьд бол би ерөөсөн тэгж бодож байна. Хятад хүн бол бид нарт авч хэлэх юм бол тэгээд энэ одоо ял хитэн сайн аль хитэн муу гэж л ерөөсөн би үл тийм сонирхол байхгүй. Тэгж хятадыг салгаж нарийн судлах энэ дотор нь жишээлбэл коммунист хятад сайн уу, арчилсан хятад сайн уу, гоминдан сайн уу, одоо яах вэ Ши Жинпин арай муу өөр нэг Ма Жинпин гэдэг хүн гарвал арай дээр надад бол ямар ч тийм одоо ирэмжлэл энэ хятадын тухай бол энэ хүн ирээдээд хятадын дотроос нэг монд хүн гараа тэгээд энэ Ши Жинпингийн энэ хийсэн бүх юм үгээс гэдэг. Ши Жинпин гэдэг хүн чинь бол зүгээр л хятад байхгүй юу? Хятад хүнийг мэддэг хүмүүс л Ши Жинпингийн харчгаад нэг сонирхоод байх. Энэ гайхаад байх юм байхгүй. Энэ чинь ямар сайн энэ чинь зүгээр л хятад хүн хийдгээ хийж байгаа шүү дээ. Яг ирэх юм бол. Тэгээд за тэгээд нөгөө сая таны ярьсан шашин Нарсгагийн ярьсан шашны талаар
хятад хүнд нэрэн шашин гэж байдаг уу? За шашин гэдэг чинь хамгийн сүүлдээ яг вэ шашин гэдээ яг хэлэх юм бол юугаар л одоо дэлхийн том шашнууд гэх юм бол одоо Бурхан шашин, Христосийн шашин, одоо исламын шашин гэдэг ингээд одоо еврейгийн шашин гэдэг ингээд том хэдэн юунууд байдаг. Гэтэ яг тэгэд шашны хамгийн гол юм нь бол шүтлэг бишрэл байхгүй юу? Тэр нь хамгийн чухал. Нэг юмыг шүтэж биширдэг. За монголчууд дээр үедээ бол бөөгийн шашинтан байсан. Тэгээд бол хөх тэнгэр, мөнх тэнгэр одоо энэ байгаль орчныг бол их одоо яг дээлж, шүтэж ингэж явдаг артан. За хятад хүнд бол ямар ч шүтлэг, бишрэл гэж байхгүй. Ерөөсөө дээр үеэсээ тэгээд одоо хэдэн мянган жилийн баргал. За хятад хүн бас нэг бурхан шашинтай болох гэж оролдож үтсэн. Болоо чадахгүй. Тэр одоо хятадны дотор одоо бас янз бүрийн нэг нөгөө Христосийн шашинтай нэтэр гэдэг одоо тэр бүр хотлоо хятад хүн хижээч шашин ийм шүтлэг бишрэлтэй байж чадахгүй. Ягаад гэвэл хятад хүн чинь хамгийн биш одоо юу дээлж авч өгдөг нь хав одоо яг бийл гэж энэ өөрийн хавийн одоо ашиг сонирхол байдаг болохоор энэ шашинтай болно гэдэг чинь бас хийж бас тийм амар биш шүү. Бас бусад хүмүүс нэгжин сэтгэл, өрөвчин сэтгэл, нэгүүлсэнгүй сэтгэл гэж энэ төр юм бас хүмүүсд өөр хүмүүсд хандуулсан ийм нэг сэтгэл төрж дотор нь чадах ийм нэг арт түмэн шашинтай байж болдог байхгүй юу. Хятад нь бол тийм байхгүй. Тэгээд та нар одоо тэр нөгөө хятадын нэг юу гэж байдаг штэ. Нэг шонгонс гэдэг нэг бүр нэг хадан дээр чавчаад гаргач гэсэн нэг сум байдаг. Хятадын одоо тэр бол бас нэг хэдэн мянган жил болж байгаа байх. 1500 жил болж байна гэсэн байх. За тэр юу бол тэр сум бол их сонирн байдаг. Тэр бол хятадын одоо сүсэг бишрэл энэ шашин одоо шүтлэг гэдэг юмных нь одоо ингэж энэ оролдлогынх нь нэг одоо яг жинхэнэ тэрийг харуулсан тийм нэг сум байхгүй. Тэр дотор нь орохоор нь юу байныг бол тэр чинь энэ күнзэн бас нэг бурхан шиг шүтцэн байдаг. Одоо энэ Будда бурханыг бас тавьсан байдаг. Тэгээ гэх мэтийн ингээд одоо нэг бүр нэг бараг л ашигтай гэж ботсон бүх юм аа тэгээд л хятад хүн чинь тэгээд зэрэгжүүлэлт тавьчихад л тэгээд одоо ийдэг байхгүй юу. Тэгээд шүтж явах ухаантай ихтэй шүтж явах юм байхгүй. Тэгээд одоо энэ хятад хүний одоо бол ингээд харахаар чинь бас ингээд одоо заримдаа ингээд лам хаврагч юм уу ийм хүмүүсд очиод жишээ нь гэхэд одоо манай Монгол зарим лам нарууд ч гэсэн тэгээд бас хятад орноор ингээд явдаг байсан. За жишээ нь энэ Америкт ч гэсэн би түрүү бас харж байсан манай Монгол лам нарууд тэгээд ирсэн чинь энэ хятадууд их одоо амьд нэг хятадын нэг сонио үг байна шүү дээ. Хофо гэдэг нэг. Хофо гэдэг нь бол одоо юу гэсэн үг вэ гэвэл амьд бурхан гэсэн үг. Амьд бурхан гэсэн үг байхгүй яг энэ юм бол. За гэхдээ энэ хятад хүн чинь тэр шашны нарийн ширийн юмыг судлах ямар жоох зүгээр мохор сүсэг байхгүй юу. Юу гэж яанг бол тэгэл тэр хүмүүсүүд хофо ишсэн байна л гэдэг ингээд гүйж. За тэгээ хофод нь яаж ханддаг бол нөгөө хятадын нэг одоо энэ хятадын энэ соёлыг ярих заавал бас хятадын жарим юм оруулж ярих байх аргагүй юм аа. Жишээлбэл нэг хунбаа гэдэг нэг сони юм байдаг. Одоо яг хунбаа гэдэг юу гэсэн үг вэ бол одоо улаан баглаа гэсэн үг байхгүй юу? Улаан ингээд нэг жижигхэн улаан дохтой дотор ингээд мөнгө хийчгээд хүнд ингээд гардуулдаг. Эн чинь зүгээр л нөгөө хөөл ахвал лин ийм нэг юм байхгүй юу? За нөгөө лам нард ийм юм өгдөг. За тэгээ ингэж юу бодож ийн бол хятадны толгойд бол ийм юм байгаа. За энэ амьд бурхан гэдэг хүмүүсүүд чинь тэгээ илүү мөн өггөөр чинь энэ илүү бидний тусалдаг байх та далдуур. Тэгээд Монгол хүнд л тийм юм байхгүй шүү дээ. Ингэж одоо жишээлбэл чи хахуулдаж ээж ингэж одоо яг бурханы хүртэл хахуулдаж ээж одоо илүү мөн өгвөл илүү ашиг авах. Одоо ийм энэ хятад хүний ойлголт чинь шашны тухай ойлголт яг л ийм байгаа шүү дээ. Яг нөгөө хархас ижин нөгөө авилгаач ноёд доо ингээд юм өгж байгаа шиг ингэж сэтгэждэг. Монгол хүнд ер нь тийм шашны тухай тэр ийм янзын ойлголт байхгүй. Монгол хүмүүс чанаасаа нэгүүлсэнгүй өрөвчин одоо нэгжин сэтгэл гэдэг энэ юмыг бол монгол хүмүүс тэгээд амтанч одоо амтан 6 жил бүр лиг одоо өрөвдөж ингэж үүдэг. Одоо нөгөө одоо мааны бадмай хом гэдэг одоо мааны 6 өсгч чинь тэр чигээрээ л одоо яг ийм хүний одоо нэгжин нэгүүлсэнгүй сэтгэлийн нэг
энийг одоо их дээдлж яваарэ л гэсэн юм сургал байхгүй юу. Гэтэл хятад хүн бол тийм юм байхгүй. Хятад хүн одоо тэгээд яг одоо яг тодруулах юм хятадны дээдлдэг, шүтдэг ганцхан юм мөнгө, ашиг өөр гэж байхгүй. За ийм нийгэм. Тэгэхээр энэ нийгэмд бол тийм сайхан одоо жишээлбэл одоо баруунаж гэсэн одоо жишээлбэл Христосийн шашин ч юм уу энэ юм бол хятадын энэ нийгэмд хөл тогтгаар байхгүй. За тэгээд энэ буддийн шашин бол бас нэг орж ирсний хувьд бол маш дээр үед их эрт орж ирсэн юм шиг байна. Одоо нөгөө баргал нэг 800 оны үеэр ч юм уу тэгээд л баргал бүр нэлээд орж ирсэн. Тэгээд орж ирэхдээ мэдээж бас л югаар дамжиж орж ирсэн та баруун одоо тэр үеийн одоогоор авчлах юм бол тэр ойгчдын зоож байгаа нутаг тэр яваар тэгээд бүр баруун дээгүүр орж ирсэн. Тэгээд орж ирээд сум соврохтой байжлаа. Тэгтээ хэдтүний сэтгэл зүрхэнд энэ шашны юм юу ч үлдээгүй. Ийм л байна л да. Миний бодлоор бол. Их сонирхолтой байна. Одоо энэ нэг Монгол үг байдаг штэ. Монгол хүн тэнгэрээ шүтдэг, хятад хүн газараа шүтдэг гэж те. Бас нөгөө монгол хүн бэлгээр, хятад хүн бэнчингээр гэж ярьдаг тийм ээ. За яар нэг өөрөө чинь ярьсныг сонсох юм бол ерөөсөө энэ нэг за яг орчин үеийн нөгөө юуны хэллэгээр бол нөгөө материализм, идеализм гэж нэг хоёр тийм ээ. Энэ хятадууд бол ер нь тууштай материалистууд л юм байна л да. Энэ дээр одоо тэгэхээр одоо тэгээ бас нэг талдаа ингээд сая өөрөө чинь яриаг ингээд сонсхолоор одоо манай ингээд сүүлийн үед ингээд нийгэмд заагдсан юмнууд орж ирээд нэг монгол хүмүүсийн сэтгэлгээний төртөл сүүлийн үед нэг иймэрхүү байдал бас их ажиглагдаад байдаг болчлаа л доо. Одоо бас л нэг мөнгө ямар ч шашингүй хүмүүс маш их болж байна. Тэр ариун нандин гэдэг юм хайж зөвхөн эд баялаг одоо тийм ээ мөнгө одоо ийм одоо шүтдэг хүмүүс их олон болж энэ тэгэхээр одоо хятадын нөлөө маань бас наашаа орж ирээд байна уу да? За энэ мэдээж хятадын нөлөөч бас их орж байгаа. Одоо хятадын нөлөө орж байгаа. Тэгээд одоо манай монголчууд ч одоо хятадыг бол их мундаг хөгжсөн гөрнө гэж ингэж хараад байгаа штэ. Тэгээ энд нь одоо энэ өвөр монголчууд одоо би бол нэг өвөр монгол хүн болсон яваад. Одоо өвөр монголчууд гэж бол энэ хятадын одоо энэ колонийн нойрхол дараа одоо ингээд одоо 70 хэдэн жил болчлоо. Тэгээ бид нар ч одоо мах цусаараа одоо мэдэрч энэ хятадын ямар гэдгийг. За энэ хятадын энэ ар монголчуудад авчлах юм бол мэдээж одоо хятадны мэдэрдэг энэ үл түүхнөөс нь одоо хэдэн мянган жил ингээд зуусан юм байгаа. Гэхдээ яг хятадны яг одоо тодруулаад ойртуулаад ингээд харахаар нь бас тийм нэг сайн нарийн мэддгүү талтай. Ягаад гэвэл чинь бас мэдээж хол шүү дээ. Одоо өөр монголчууд өмнө байгаа юм чинь одоо бүх одоо яг хятадтай ингээд одоо нааш цаашаа ингээд харилцах дээр нь бол одоо өөр монголчууд одоо дуртай дургу өмнө байгаа юм чинь тэгээд л одоо бид нар бол тэгээд одоо нэг ёсон дом бол халахвч болоод ар Монголд бас тий тэгээд хэрэм болоод ингээд ар Монгол бол хятадыг бас ойлгох талаар бас нэг их тийм өвөр монголчууд шиг тийм гүүн ойлгодгоноос энэтэй холбоотой байх гэж бодож байна. Тэгээд нөгөө талаар одоо энэ хятадун гэдэг чинь хятадын соёл, хятад хүний нэг одоо энэ нэг жан арын шин гэдэг юм чинь хоёр талтай байдаг. Хоёр нүртэй гэж хэлэх үү да одоо. За ингээд одоо анх уулжж байгаа хүмүүс юм уу одоо ингээд дав авна гаднаас нь ингээд харахаа өнгөн талаас нь харах чинь тэгээд шаал өөр ингээд далдтан бол шал өөр нэг ертөнц байдаг. Хятад чинь юм хоёр талтай байдаг. За энд нь одоо манай түүхнээс ингээд харах чинь одоо ингээд нөгөө Туркийн одоо чулуун хөшөөн бичгүүд гарсан шүү дээ. Чулуун бичгнүүд одоо Монголд одоо зөндөн байгаа. Одоо тэр үе чинь одоо Туркууд чинь Монголын өндөрлөг дээр байсан шүү дээ. За тэр чулуун бичгнүүдээс ингээд харах чинь хятад хүний тухай яа тэмдэглэсэн гэж бодож байна. За хятад хүний бол маш одоо ингэж сайхан уран жуулн сайхан жан аашул жуулн их сайхан эйбэргөө ийм сайхан хүмүүс гэж ингэж бас тийм их муучилсан юм байхгүй. Ингэж нэг дүрслсэн байхгүй тэмдэглэсэн байдаг. Тэрний эсрэг хятад хүн чинь одоо монголчууд болоод энэ нүүдэлж үндэсний юу гэж энэ бол жирлэг, адгуус, мал, чан, барш хүн иддэг, цус одоо мах идэж цус уудаг одоо гэх мэтээр ингээд одоо яг энэ хоёр хүмүүсийн дотоод сэтгэлийн ертөнц ямар их ялгаатай байна. Энэ монгол хүн гэдэг чинь
Тэгээд одоо нүүдэлж үндэстэн чи хүнийг бас хүндэтгэж үжинэ. Бас тэгээд хүний энэ ингэж байгаа эннийхээ бас учиртай байлгүй. За нөгөө талаар энэ бас саягийн миний хэлдэг гаднаас нь харахад нөрөө нэг жөөлөө нэг сайхан ингээд нямарч гисэн ингээд өмсөж үүснээс нэхлээд хэттүн чин дээр үйдэн тийм байдаг шүү дээ. Тэгээд одоо бас нэг ёсондоо тэгээд тэр нүүдэлж өмс чинь ингээд гадны энэ өмнө талын юмыг харч гадал яг хууртагдсан юм нэг талтай байдаг. Гэхдээ хятад хүн ч бол шал өөрөөр харж байгаа. За тэгээд тэр нь жинхэнэ хятад хүн байхгүй юу? Яг дотор сэтгэл нь ямар байдаг нь бол тиймэрхүү одоо энэ чи дэлхийн ертөнцийг бүх хүндрэл хитнийг занлах хэлдэг. Хятад хүн ч одоо баргал бүх дэлхийг бүх хүмүүсийг нэг занд сууж байгаа шүү дээ. Одоо энэ жишээл барууны нийгмийн чинь одоо дайсан гэж үжиддэг одоо их мэт. За жишээ нь энэ нэг юмуд байна. Ягаа хятад хүн ингэж их одоо их дэлхийн ертөнцийг ингэж жанаад тэг ингээд юугаад байдаг бол олон жил үнэхээр боол байсан болохоор ингээд одоо олон мянган жил ингээ боол байсан. Тэгээд одоо сэтгэлд нь маш их тайван байж чадахгүй. Баргал харсан бүхэн эднийг ингээ дарлчихсан дээр бол эдэн дөрлөхөд байгаа шиг ийм нэг өндөө хүмүүс үл юм тэр одоо хүм бүхэн тэгээд дөрлөхөд явах шүү дээ юм чинь. Ингээд энэ хятад хүмүүс жишээлбэл одоо жишээ нь энэ дотор одоо одоогийн энэ хятад хүний дотор ч гэсэн их сонь юмуд байгаа шүү дээ. Жишээ нь бол энэ та нар мэдж нөгөө 10 хэдэн жилийн өмнө Японд нэг их цунами том их цунами болоод тэгээд нөгөө далайн давлган штэ. Тэгээд одоо тэр Японы Жунхай засгийн одоо Сентай гэх мэтийн газарт бол одоо маш их ингээ үест усан давтаж одоо тэгээд их олон хүн өргөцсөн нас барсан. Тэгээд их маш их одоо хохирол гарсан. Энийг сонсоод хятадын юу гэж хятадын одоо social лэр бол одоо яг хэдэн сая хүн Японы их гамшигт баяр хүргэе гэж. Япон их гамшигтсанд баяр хүргэе гэж. Ямар их юм сэтгэлийн гажигтай. За тэгээд одоо энэ нөгөө Украиний асуудал дээр. За одоо Украиний асуудал дээр чи хятад хүн чи одоо юу ярьж байгаа. Одоо за Украины боолчлох чаг болсон. Одоо охтуудын одоо иж үндэх охтуудын одоо ингэж булаах чаг болсон. Одоо гэх мэтийн янз бүрийн юм бичиж байгаа шүү дээ хятад хүн чинь. Одоо энэ чинь одоо ингээд хүний гамшиг хүний энэ жолноогоор ингээд жаргал хийдэг. Энэ дундаас нэг жилийн таашаал авдаг ийм нэг гажиг ийм нэг үтэй байхгүй юу? Гажиг сэтгэхүйтэй арт том байхгүй юу? Энэ хэрвээ шашинтай болох юм бол хүн чинь ингэхгүй шүү дээ. Нэг шашны нэг цаанаасаа нь байх юм бол хөө энэ чинь бас манай Монгол хүн энэ чинь одоо үнэхээр ямар өрөвдөлттэй хүмүүс юм бэ? Ямар жовлонтой хүний өрөвдний одоо тусалж чадахгүй юм а гэхэд одоо ядаж ингэж ийм юм ярихгүй шүү дээ. Хятад хүн чинь бол баргал бүх хятад юм чинь өгдөрөө үнэхээр ийм сэтгэл чаанам бол байгаа. Хүний өрөвдөн гэдэг юм бол хятад хүнд бол байдгүй. Хүнийг өрөвдөж хүнийг одоо нэгүүлсэн сэтгэл хүнд нэр хандан гэдэг юм бол байхгүй. Жишээ нь одоо тэр та нар одоо өөр Монголын одоо нөгөө төх энэ одоо юу нэг их хадлага болсон шүү дээ. 60-аад он 70-аад оны үеэр одоо тэр үл ганцхан биш ээ. Бас одоо өмнө хойно бас одоо өөр янзаар бас олон жилийн хадлага болсон. Гэхдээ тэр нэг хадлагын үеэр одоо нөгөө өөр Монголын ардын нам гэдэг нэг сонин нэг хэргийг үүсгэж худлаа. Ийм нэг хэрэг жохомл хэрэг гаргаад тэгээд өөр монголчууд ядах юм нэг шалтгаан болгосон. Тэр үед одоо өөр монголчуудыг энэ алж ядах тань. За та нар одоо Хитлер гэдэг хүний үл мэдэж штэ. Одоо Хитлер нөгөө нацист чинь одоо еврейнуудыг тэгээд их алж чадсан. Гэхдээ тэгж их муухай тамалж байгаа. Хятад хүн чинь одоо монголчуудыг яаж тамалж одоо ямар одоо хүн гэдэг хүний энэ хүн гэдэг юуны бодлоос гарч болшгүй янжийн одоо ийм нэг сонин яг гажиг ийм одоо тамлах ийм аргануудыг аргаад ингээд монголчуудын одоо янжаар ингэж тамалж яасан. За тэгээд энэ одоо тамлалтуудын одоо яг юуг бол тэр одоо олон номнуудад бас ингээд тодорхой бичсэн байдаг. Жишээ нь ихэд одоо тэр манай Японд байдаг цогт гойгийн бичсэн нөгөө юу штэ одоо монголоор бол орморгүй хайдлаг гэдээ орчуулсан байдаг. Манай өөр монголчууд тэгж орчуулсан байна. Гэхдээ яг уг нь бол одоо тэр японоор бол юу штэ одоо бухёнаки сог гэж одоо ер нь тэгээд нөгөө хүүрийн энэ юу байдаг өшөө байдгүй
одоо хөшөө байдаг хөөрлөх сухантай үгтэй онгон ягаад гэвэл одоо хэдийн хүн алгацсан одоо энэ хүмүүс алга болсон гэдэг нь тодорхойгүй л гэсэн ухаантай. За тэрийн тэгээд одоо юу би тэгээд англиар орчуулад энэ Америкт хэвлсэн. Тэгээд Америкт энэний нь бол бид яаж гарчхын бол ингэж өөрчилсөн. Одоо Монголын тал нутгах дэх геноцид, их геноцид гэж ингэж ийм гарчтай болгож хэвлсэн. За тэр ном дотроос их нарийн тодорхой одоо яаж одоо хүнийг хамлсан энэ тухай их тодорхой их дурдсан байдаг. За тэрээс гадна одоо жишээлбэл нөгөө өвөр Монголд бас ерсэн хэвлсэн бас ганц хоёр номнууд байдаг. Тэн дотор ч гэсэн тэгээ. За тэрийг харахаар чинь энэ хятад үнчм бол одоо яг хүний жовлонгоос таашаал авдаг. За зүгээр аль чадах бол бас тийм хүний түн төрөл хитнээ түүхэн дээр тийм сонирн биш. За энэ геноцид гэдэг юм чи бас тэгэл тийм нэг чөөхөл ганц хоёр байдаг юм биш л дээ. Ихтэй нь одоо ерөнхийдөө тэр тамлж хятадын хавьд бол одоо энэ хятад хүн шиг ийм одоо хүний үнэргүй, хүний шинжгүй ингэж ийм юм хийдэг бол бас ийм арт том чөөхөн ховор байдаг. Энэ за сүүлийн үед ингээд энэ одоо жишээлбэл энэ өөрийн арт түмэнд ч гэсэн хандж байгаа энэ байдлаас нь харахад одоо яг ёстой энэ юу гэж штэ одоо энэ та нар одоо Falun Gong гэдэг одоо мэднэ штэ тэр Falun Gong-ийн одоо хүмүүсийг бол одоо 1000 төмөр ингээд барьж хороод тэгэд одоо энэ хүмүүсүүдийн чинь энэ юугийн дотор эрэхтний ингээд одоо элиг жүрх бөөр ингээд аваад амьдар нь авчгаад ингээд за тэгээд энийг одоо өөр нөгөө одоо эн чин дэлхийд чинь одоо баян хүмүүс ч юм шүү дээ баян хүмүүс чинь одоо өвчтэй болоо жишээл бөөрн гэмтэй юм уу бөөрн орч гарчин бөөрн ингээд солиулна за тэгвэл элиг жүрх одоо янз бүр юм байна шүү дээ за энэ одоо Америкт бол энэ юм чинь ядаж одоо 3-5 жил хөлөөж ээж одоо тэгээд өөрөө тэр жарим хүн нас барахтаа ингээд гэрээсээ үлдээгээ за миний дотор эрэхтнийг бол хүмүүсд ингээд одоо дуртай хүмүүсд ингээд танд болгож өгөөрэй гэдэг ингээд биш үлдээчдэг байдаг. За тиймнүүд тиймийг хөлөөх ёстой. Гэтэл хятад бол 2-7 хоног мөнгөтэй юм бол 2-7 хоногийн дотор жүрх авчдаг шин өөр тэгвэл элиг авчдаг бэлэн байгаа. Тэр яаж ирж ийнэг бол шууд тэр одоо жишээл ганцхан Falun Gong биш дээ. Одоо сүүлийн үед хэлжсэн тэр ойгруудыг ч гэсэн тэгээд заримдаа манай монголчуудын дотор ч гэсэн монголчуудаас ч гэсэн бас тийм хүмүүсий тэгээд жармын тэгээд гадуур явж яхад нь шууд дээр жирээд шууд барьж аваачаад тэгээд за энэ тухай ингээд юг нь элэг жирхийг аваад тэгээд одоо хүмүүст ингээд одоо тэр нөгөө баян хүмүүсүүд мөнгөтэй хүмүүсүүдэд өгчдөг байхгүй юу. Тэгээд энэ тухай тэгээд судалсан нэг энэ юунд нэг би тэр нүүбийн хурал дээр таарж ирсэн. Энэ нэг Ethan Gutmann гэдэг нэг хүн байдаг. За тэр хүн бол энэ яг одоо Falun Gong-ийн энэ хүмүүсийг яаж одоо хятадын засгийн ажир ингэж дарангуйлж чигээ эдний одоо энэ organ harvesting гэж шүү дээ. Organ harvesting гэдэг. Энэний нь бол одоо юу гэсэн үг бол энэ дотор эрэхтнийг ингэж авдаг. Энэ тухай ингээд судалгаа хийсэн байсан. Тэгээд 8 жилийн дотор одоо хэдий гэсэн бэлээ 8 жилийн дотор хэдэн төмөн хүнээ баргал 6 төмөн хүнээ гэсэн байх одоо дотор эрэхтний ингэж авсан гэж байна хятад хүн чинь. За тэгээ энэ тэр юунд энэ хүн чи галдартай та нар одоо тэр тэгээд сайхан хайгаад үжүүл юм энэ хүнээ бичсэн ном байдаг их олон энэ хүн чинь одоо нүүбийн тэр юунд ингээд сонсголт хийж ясан ингээд бүр одоо тэр тэгээд хэлж ясан тэр нэг удааны хурлаа ингээд энэ юу хэн энийг авахын ямар одоо жаримдан бол яа нэг бол тэр шууд тэр эмчин машин нөгөө бараад ирсэн хүний машинтай ингээд шууд жамын хажууд гараад л хоёр машин уудаас харж өгсөөр шууд гүйж буугаад нөгөө хүнийх нь зүрхийн одоо юг нь тэрийн одоо мэдээж янз бүр ингээд мангашруулсан байх л ёстой да. Тэгээд тэрийн тэгээд бооринч муу юг нь аваад ингээд л шууд нэг баргал нэг хагас цагийн дотор юм угаас солиод ингээд хоёр машин хоёр төвшөнд тэгэл явхад яг сорго болчдөг. Ийм гэж штэ одоо хятад одоо. Тэгээ одоо эн чинь одоо ингээд одоо энэ хятад улс одоо нөгөө манай монголчууд хэлээд хөгжилж जैन шүү мундаг байна гэдэг энэ
Энэ арт түмж миний одоо бодлоор ингээд авч хэлэх юм хятад ч юм бол яг нэг одоо нэг мангасын үүр шиг гэж хэлж болно одоо хүнээ иддэг одоо яг одоо нэг жирлээд ингээд авч хэлэх юм бол Африкийн талыг та одоо тэр тухай тэр Африкийн талын тухай ингээд бас юу мэдээж тэр юун дээр сайн телевизээр ингээд гарна штэ одоо Африкийн талд амтнууд яаж одоо шөнөдөө яаж нэг нэ идэж одоо баар арслан энэ одоо жишээлбэл нөгөө чон чөөхөр одоо янж бүрийн тэр яаж нэг нэ идэж боог яг одоо хятадын одоо нийгэм чи яг ийм байгаа шүү. Тэр нэг сайхан гайхаа бахараад яг нэг мундаг хөгжилтэй ийм юу гэ та нар дотор нь ороод өчөхгүй юу тэгээд яг одоо яг үнэхээр одоо яг хичүү яг хүнээ иддэг хүний одоо үнэргүй ийм нэг нийгэм байгаа гэдгийг бас одоо дотор нь орж өчгөөс нааш мэдгүй. За барууны нийгэм ч гэсэн тэгээд барууны хүмүүсүүд чинь тэгээд хараад л хятадын ер нь би сайлсан шүү дээ хятад нь хоёр нүртэй. Тэгээд өнгөн тал дээр бол маш сайхан жоолхон их боловсралтай хэдэн мянган жилийн боловсон байна тэргээд ингээд бас харахад бол ганц хоёр удаа харах юм өнгөн талаас нь харах юм бол үнэхээр тийм юм шиг. За барууных ч бас тэгээд үжээдсэн байхгүй. Барууных ч одоо ер нь тэгээд энэ одоо барууны гэж жоохон Америкийн энэ засгийн газраас аваад хэлсэн чи тэгээд одоо 70-д онд тэгээд хятадтай их найрсаг боллоо. Тэгээд одоо дипломат харьцаа байгуулсан Никсон гэдэг нэг хүн байсан шүү дээ. Тэгээд тэр Никсон ерөнхийлөгч одоо мундаг юм хийсэн гэж тэгээд хятад гэдэг юуг энэ арт түмэн энэ улсыг бол одоо дэлхийн одоо олон улсын нийгэмд орууллаа. Тэгээд ихтэй тэр бас мэдэж яасан тэрний тэр үед хэлсэн нэг үг. За би ч одоо ийм нэг юм хийчлээ. Одоо хожим дараа одоо энэ хүмүүс яана одоо бид нарт ямар их гамшиг тарина гэдгийг би бас мэдгүй шүү гэдэг ингээд бас нэг сүлтэй өгүүлдэтсэн байсан. За тэр одоо тэрнээс сүүлээр нь тэгээд одоо хятад хүн чинь үнэхээр одоо янз бүр ингээд харахад л даруухан нэг Дэн Шопинг нэг хэлдэг хэлсэн нэг мундаг үг гэж байдаг гинэ. Одоо юу гэж хэлсэн бол одоо бид нар бол энэ дотоод энэ чаанах хөтөн чадлаа нь бол нуу чадлаан бол нуугаад чагийг хөлөөнө гэж. Ингэж за энэ үл яг хятадсдаггүй байхгүй юу? Чадлаа нуун энэ чаанаа их чадaltaй гэдэг юм бол одохонд харуулахгүй. Тэгээд л яг нэг арчаагүй юм шиг нэг дорой юм шиг ингэж харагдаад яваад их хэрэгтэй. Тэгж байгаа яг чаг нь болохоор л одоо бүх юмыг дарж аавна гэж байгаа байхгүй юу? Одоо энэ хятадч одоо бол чаган болчихсон гэж бодож байгаа. Одоо түрүү та нар тэр юу хардаа тэр нөгөө нэг бол оржны тэр одоо юу хятадын тэр гадаад явдлын сайд Америкийн юу төр явдлын орооны одоо наримчийн дарга Тони Блинкен эднэртэй Аляскад нуулж. За хятад бол одоо яаж илээ? 30 жилийн өмнөх өнөө дорой хятад биш шүү. Одоо тэгээ Америкчууд ч намаанаа ангайцсан. Гайхчихсан. Хөөе хятад хүн чи ингэдэг юм уу гэдэг. Хөөе энэ ямар сонирны бид нар хэлсэн шүү дээ. Монголчууд бол бүр бид нар бол монгол хүн үл энэ чинь мэдж байгаа бүр ихнээс нь мэдж байгаа. Тэгэлгүй яг энэ хятад тэгэлгүй яг. За манай монгол үгэнд нэг мундаг үг байдаг. Хятад хүний юу манай нутагт хятад хүний юу гэж хэлдэг бол ханин завсраар орж ирээд хаалгаар багтахгүй гэдэг. Ханин завсраар шургаж орж ичгээд хаалгаар багтахгүй томорчдөг. Ингэж ийдэг шүү. Яаж одоо өвөр Монголд яаж ирсэн бэлээ? Хятадууд. Манай одоо нутгийн хэлгээр бол гуян ганжгалж өөр юу ч байхгүй. Гуян ганжгалж ирсэн. Гуйранчдууд. Одоо юу болж байна? Одоо манай дээрлгээд одоо манай одоо бүх юм чинь бажиж эзэмдэж одоо бид нарыг бүр устгах гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ үл хятадны шинж. Одоо Америкч энэ барууны ертөнцч гэсэн тэгээд сайхан эхлээд бизнес хийхдээ ямар сайхан жуулаа штэ тэгээд бүх юм юусэн мөртлөө тэгээд бас чаана мэдээж бас бүх харамгүй юм ивэл хийж лээга тэрийг бас барууныход мэдсэн мөртлөө тэгээд тэр өнгөн талын юмд нь хуурдаг та тэгээд явж одоо нэг харсан чинь одоо энэ баргал энэ Америк барууны революци хятадууд л гартаа бажцсан байна. Одоо энэ юу Украин болон Оросын асуудал дээр чинь энэ барууны нийгэмч чинь одоо их л барууны улс чинь мундаг их босч жогсоод одоо амар сүртэй юм хийж байгаа штэ. Аа. Яагаад гэвэл Орос үл энэ барууныхтай чинь нэг холоогоо энэ барууны эдийн засаг чинь Оросоос нэг хамааралгүй байхгүй юу? Авь эдлийн юмыг тэгээ хүмүүс асууж байгаа. Одоо энэ хүмүүсд асуулт асууж байгаа штэ. Одоо энэ асуулт тавьж байгаа штэ. За
Хятад хэрвээ ийм байдалд орж жишээлбэл одоо Тайваны ч юм уу дараа нь Монголын ч юм уу одоо ингээд төрөмхөөлөх байдалд барууны нийгэм, барууны улсууд яах вэ? Гэр чин хариултгүй байдаг. Ягаад гэр чин эдийн засгаараа маш их хамааралтай болчихсон. Энэ барууны юу чин одоо энэ Америк чин. Тэгээ Америк чин одоо нөгөө Оросд хандуулж байгаа гаргаж байгаа шиг нөгөө ян зүрийн нөгөө санкшн ануул хийж чадгүй. Тэгээд тэгэхээр эн чин нэг хятадунаа тэр одоо нэг өнгөн тал дээр нэг нүртэй ингээд далдуур бүх юмыг ингээд одоо нөгөө дэн шопинг хэлдэг чадлаа нууж чагийг хөлөөнө гэдэг чи яг энэ байхгүй юу? Одоо монголчуудыг ч гэсэн тэгсэн. Одоо миний бодлоор ар Монголд бол яг ийм юм хийж байгаа гэж. Энийг бол за энэ ар Монголд бол одоо янз бүрийн далдуур одоо төр засаг одоо соёл одоо эдийн засаг одоо бүх юмд бол хятадын нөлөө өгч нь бол маш их газар авч байна шүү дээ. Жишээл таардан түрүүхэн одоо тэгээд манай нөгөө мөнгө хоёргүй одоо юу хятадын тэр нэг төрийн бас байгууллага гэж одоо яг үнэндээ төрийн бас байгууллага шүү дээ. Тэр чинь төрийн байгууллага байхгүй юу? Төрийн байгууллага, төрийн бас байгууллага гэсэн нэрээр ингээд за одоо Монгол хятадыг нэгтгэх гэж шууд одоо барахал илээр ингээд одоо ийм ярьж байгаа шүү дээ. Төв Монголын одоо энэ нийслэлийн төв гудамж юунд тэгээд тал байд ингээд юм ярьж байгаа чинь тэгээ энэний эсэргүүцсэн гээд. За энэний ард нь тэгээд за хятад байгаа. За тэгээд юу манай мөнгө хоёргойгийн одоо янз бүрийн шилтгэл ингээд ийм юм. За Монгол улсад ямар их энэ хятадын нөлөө газар авч байна гэдэг. Энээс бас харж байна гэж дээ. За тэгээд эн чинь тэгээд мэдээж олон улсын нийгэмд бол бас сайхан хотлоо юм ярина шүү дээ. Яасан тусгаар тогтол одоо надад төсгөрийн бүрэн бүтэн байдал энэ юмыг бол хүндтгэнэ нэтрэ гэдэг ингээд эн чинь хятадын нөгөө тал нөгөө нүүр нь ажиллаж байгаа. За тэрнийх нь ард нь одоо өнөө хоёр нүртэй байна шүү дээ. Тэр муухай тэр юм нь бол яаж ажиллаж яах гэдгийг одоо тэр одоо Монголын төр засагт Монголын одоо улс төр эдийн засагт одоо тэр их гард урж тэр таагуур одоо бүх юмыг хийж байгаа. За тэр чинь хятадын нөгөө нүүрэн байгаа. За хятадууд бол за би чинь бас хятад амьдарч ясны хувьд бол хятадуудын ганц одоо ахууштай явах юм уу? Маш их төвчээртэй. Ер нь одоо төвчээрний хязгаар нь бүр хүнээ хязгаараас хамаагүй доогуур байдیں۔ Тийм нэг зан байдیں۔ Бас нэг одоо ярахаар юм байвар хятадууд чинь одоо ерөнхийдөө бол тэд ер нь хамааралтай байсан байгаагүй тийм хүмүүсийн бүгдийг одоо манайх гэдэг тийм нэг үзэл байдیں۔ Да эд хүн гэдэг үзэл байдیں۔ Энэ талаар та нэг яриач тийм. За тэр юу бүх хүмүүсийг манайх гэж үздэг. Тэгээд бүх юмыг одоо ингэж одоо хамбаалж, дошоон татаж авдаг нь бас нөгөө нэг ховдог даж нэнтэй налуутай л да. Өөрийн за нөгөө энэний ард бас нэг том нэг шалтгаан байдаг. Жин юу гэхэр чинь хятадын чинь өөрийн биедэн, өөрийн соёл, өөрийн ард түмэн, өөрийн төв энэ бүх юмд итгэлгүй байдаг. За итгэлгүй болохоор чинь бусад өөрөөс нь өөр. За өөрөөс нь өөр жангаар шилтэй, өөрөөс нь өөр соёл иргэншилтэй, өөрөөс нь өөр бодол сэтгэхүйтэй. Өөрөөс нь өөр иймэрхүү одоо өсөг бичиг энэ соёл уламжилттай хүмүүсийг юу гэж үздэг бол өөрт нь бол нэг жилийн сүрдүүл өөрийн ингээд одоо үгээсгчдэг ийм нэг хүчин зүйл гэж үздэг. За технэр нь тэрийг устгахаас нааш санаа намардаг бай. За энэ Орос ч тэгж яагаад бас арай бас гаагүй шүү дээ. Орос үн чинь бас одоо мэдээж хятадаас бол бас хамаагүй дээрээ. За Оросын дотор бас хүмүүс чинь тэгээд байж л за тэгэл жишээл одоо яасан өнөө чүгчи якуд за амьдрах тэднэртэй нэг их тэдний нэг их заавал ч гэсэн одоо заавал хүчээр одоо ингэ дарж ээж одоо Орос болгоно гээгүй тийм нэг их сонирх гэж. Гэхдээ хятад хүн бол хүнийг өөрөөс нь өөр байхыг харахаар нь одоо дотор нь яг төвч чаддгүй ийм нэг байдаг. За тэгээд энэ монголчууд төвд ойгруулын ингээд монголоор байх, төвдөрөө байх, ойгроо байх гэдэг нь асаараа тусдаа нь хятад авч ирэх юм бол одоо нэг амар их нэг аюул байгаа.
За энэ аюулыг арилгах одоо юу байгуул эднийг хятад болгох. Яг хятадын шиг. Тэгжээж л санаа амардаг. За бүгдөө ийм яг авахын аргагүй хятадын болчихсон одоо санаа амар гэдэг. За ийм яг цаана нь ийм сэтгэл. За энэ бол энэ нэг үндэстний энэ жан аршин гэдэг чинь нэг яг хавууных нь зөвл хав будгаал буюудын жан аршинтай л адилхан байхгүй юу. Та харахад зөвл хятад хүнтэй нэг хар. Уулзаад ингээд зөвл нэг жирийн нэг нийтлэг хятад зөвл нэг хятад хүнтэй уулзгаад. За би бол энэ талаар их олон одоо ийм туршлагатай. Тэгээ энэ жишээ нь Америкт ирснээс бол одоо энэ хятадын гудамжинд таарахаар би бол хятадтай хижээч хятадаар ярьдаг. Хятад мэдээж одоо бид нарын харцгаар чинь Аз жараатай хятадан гэж боддог юм уу да хаан жарамдаа хятадтэй тэргүй хятадын чинь тэгэл одоо бүр Америкт бол баргал англи хэл гэж барах байхгүй шүү дээ хятадын чинь. Одоо жууны 99-ийн хятадууд ч одоо яг хятадтай бар англи хэл гэж одоо үнэхээр байхгүй. Тэгэл гудамжинтай даруулдаг Аз жараатай юм орхол шууд хятадаар юм ярьчаал асуучдаг. Тэгэл тэгнээр би бол хариулдаг. Тэгээд хариулдаг би мэдгүй гэд би англиар хэлээд тэгээд цаашаа ингээд тоохгүй яваад өчтдөг байхгүй. Тэгнээр чин тэр юу байнг бол тэгээд за хятадаар эхлээд ярьлаа гэж бодъё. Тэгхийн бол одоо мэдээж манай монголчууд чинь одоо яг миний яваас авчлах юм бас мэдээж аялгаатай ярина. Тий хятад миний төлхий хэл биш бүр мууштай би чинь бол одоо их муу монголоор одоо сурж өссөн. Тэгээд хятад хэлэнд муу аялагтай маш их аялагтай тэгээд ярихаар чинь сонсонгуудаа ихтэй нь хятадаар ярьж яах гэдэг чинь мэдэн штэ одоо тэгвэл тэгээд л байрны шууд шал толгойд хятадны адилхан шал өөр програм орчдөг. Тэгээд л одоо за эн чинь за энэ хүний чинь бол одоо хятад маягаар ингэж одоо дарлаж болдог юм дээрлэж болдог юм байна энэ хүнд гээд тэгж орж ирдэг байхгүй. Тэгнээр нь за тэгээд юуны төрөнд одоо хэрвээ тийм байдалд бол асуух нь юу байнг бол чи одоо хятадын хаанаас ирсэн бэ гэх мэтээр асууна. За тэгээд би монгол хүн гэж хариулъя. Би бол монгол хүн. Би өөр монгол. Өөр монгол юм уу? Монгол хүн ч бүгдөө нь хятад хүн шүү дээ. Хятад шүү дээ гэж хэлнэ. Юу гэсэн үг байвал одоо тэр нөгөө дөш дүнгөр юм аа гэж хэлнэ. За юу гэсэн бүгдөө хятад хүн шүү дээ гэж. Хятад шүү дээ гэж хэлнэ. Гэхдээ юу гэсэн үг юм? Тийм биш шүү дээ. Үгүй. За тэгээд энэ юу байнг бол энэ хятад хүн ингээд өөртөө ч уулзаад ингээд өөр чинь хятад хүнээс ялгаатай байна гэдг нь энэ хүнд хүлээж авч чадчихгүй. Нэг төвчж чадчихгүй нэг жилийн нэг цаана нэг сүрдүүлэг болоод байдаг энэ хүнд. За энэ хүн чамаа хятад за тийм би хятад за би хятад гэж ингэж хэлжээс санаа намруулна. Ингээд энэ бол одоо өөрөөр юу гэсэн үг бол эн чинь өөр ертөнцийг хүлээж авч чадахгүй юм. Тэгээ хятад хүн чинь бол одоо энэ утгаас нь бол хятад хүн чинь бол ингээд шал өөр одоо хүндрэлхэтэнд одоо бид нэр ингээд бас жарамдаа ингээд одоо тоглоом болгоод ярьдаг байсан. Хүндрэлхэтнийг ингэж хоёр англи хэлээр бол хятад болоод хятад бос хоёр хүн төрлийн хүн гэж ангилж болно. Яг бүдүүвч ингэж ялгах юм бол. За хятад хүн гэдэг чинь бол хятад бос хүнтэй бол холбогдох ярьчих гэж баг маш чүү. Эдний ямар нэг одоо хэл хамаа олчих юм энэ бол маш хүнд өчөө байдаг хятад авчлах юм. Харин тэр хятад бос хүмүүс чинь за Африкийн хар гэж одоо зүгээр нэг Монголын нэг хөдөөгийн малчин за өмнө Америкийн зүгээр нэг Индиан ч юм уу одоо жигэд одоо Сибирийн одоо Якут юм уу хэлэрэн одоо бивийнхэн одоо хөлн нэвтрэхгүй ч гэсэн тэгээд зүгээр хараад хүн гэдгээр нэг ухаанаа олно. Хятад үнтэй тэгж чадах. Хятад үн тийм мэдрэмжүүд байхгүй. За зүгээр тэр жаад явж байгаа л ингээд жишээл тэр нэг зүгээр нэг чүгчийн хүн эсвэл нэг якут хүн тэгээд нэг Африкийн артын ингээд за хүн гэдгээр ингээд нэг юм амд энэ ингэж явах юм байна бас энэ ингэж ингээд Монгол хүн чинь нэг тэгээд хэл нэвтэх хүмүүртлэн тэгээд их сайхан үнэ ухааны олоод явж байдаг юм хятад хүнд л тийм юм байхгүй. Хятад хүн бол дэлхийн технэр нь ертөнцийн энэ хүмүүс чинь хоёр хуваагдсан. Хятад бол хятад бос хүмүүс. Хятад бос хүмүүс нь хоорондоо ямар нэг аргаар бол бие айлгдаг нэг мэдэрдэг сэтгэлээрээ мэдэрдэг юм тал байна. За хятад хүн гэдэг чинь бол одоо шал өөр байдаг. За тэгээд хятад хүнээ тиймэрхүү одоо хүнийг ингээд одоо уулзгуудаа хүнийг заавал өөртөө адил болгож ясгалаа мардаг. За энэ сэтгэхгүй нь одоо хятадын төрд
одоо бодлого болоод явагдаж байгаа. Монгол соёлтойгоо нэг Монгол бас нэг Монгол дуугаан дуулж гисэн бүх мөх барилдаж гисэн тэгээд л одоо бас нэг одоо Чингис хаанаа ингээд нэг шитэд явдаг бас нэг Монгол бичиг гэдэг нэг босоо бичгтэй эднэрээс ингээд нэг хятадын дөрвөлжин өсгөөс нь өөр. За энэ бүх юм чинь хятад хүнд бол одоо ер нь тэгээд дотор нь амар байлгадгүй. Амар заяа үжилдэггүй юм нэг. Дотроос нэг чаанаас нэг ер нь эдний нэг амар суулгадгүй. Энэ яагаад ингээд эдний ер нь ингээд нэг яг нэг хятад болгож яаж санаа амрах юмсан. Гэт одоо ийм бодлого явуулж байгаа шүү дээ энэ юм чинь. Дэлхийд чинь өөр үндсөнд тэр одоо аяндаа нэг уусах бол яах вэ? Тэгээд тийм юу байдаг. Гэтэл хятад хүн шиг ингэж за одоо бид нэр ингээд түүхий харъя да. Энэ манжууд Монгол хүний тэгэж өгөөгөө. Төвдөж тэгэж өгөөгөө. Ман чин шал уун сэтгэхүйтэй хүмүүс байгаа шүү дээ. Ман чин бас явж яваад л бас нэг нүүдэл чин бас Монголтэй бараг л их адил автар юм нэг сэтгэхүйтэй хүмүүс байсан. За тэгээд Монгол болоод энэ төвд ойгруудыг бол яг тэр янжаар нөгөө танаа шашнаа өөрийн дуртай шашнаа шдээд ингээд одоо өөрийн хэлээрээ хэлээд ингээд өөрийн соёл уламжлал хадгалаад яв. Тэрийг бол тэр байтугай зарим нэг хэмжээнд бол монголчуудад бол авчлах юм бол манжууч нь юусэн штэ. Монгол орнд хятадууны харин битгий хөл гიშгүүл. Одоо хятадун маймаач нь орж иж болно. Гэхдээ заавал гар энэ Монгол орнд амьдарч болохгүй гэсэн ийм одоо бодлого бол бүр сүүлийн одоо 1800 оны яг сүүл болтол баг 1900 он болтол одоо ингэж хатуу бодлоготой байсан шүү. Хятадун Монгол орнд зөвхөн ирвэл маймаа хийж явахаас биш амьдарч болохгүй, сууршиж болохгүй гэд ийм нэг хатуу бодлого. За тэгээд тэр чи юу гэсэн үг бол за та энэ хүмүүсийг туслахсаар байлаг ингэж битгий. За Монгол хүн төр барьж авах үед ямар байсан гэж бодож байна. Одоо 13 дугаар жоонд. Одоо тийм их дэлхийг баргал дэлхийн баргал тухайн үеийн мэддэг дэлхийг баргал хэнгийн эдэлсэн гэж хэлж болно шүү дээ тэр үе. За тэгээд ийм нэг одоо домог шиг юмнууд байдаг шүү дээ. Одоо энэ Хавлын хааны үед энэ солонгосууд тэгээд одоо Монголын энэ одоо энэ дарга ноёдууд ингээд бас Солонгост очихоор чинь тэгээд солонгосууд чинь тэгээд бас маяглаад бас монголчуудын нэг долгинох ухаантай тэгээд Монгол нэг хөгжим ятг матг ч юм уу энэ төр яасан нэг ингээд тоглонгос чинь тэр монголчууд хэлж өгсөн. Гүү та нар зөвхөн өөрийн хөгжимд өөрийн хэлээрээ яар өөрийн байдгаараа бай. Энэ ямар их мундаг одоо ийм нэг хүний нэг агууч их сэтгэл үү? Энэ хятад хүн чинь бол тийм юм байхгүй. Хятад хүн бол хамгийн том хятадны асуудал бол багтаамж гэдэг сэтгэлийн багтаамж гэж юм байхгүй. Сэтгэлдээ бол юу ч багтаахгүй. Одоо манай Монгол хүн чинь гэдэг чинь эр хүнээ чэйжинд эмэл хажаартай морь 3 иргэнэ гэж одоо хятадын чэйжинд л өөрүүлж гисэн 3 ирэхгүй одоо ийм жижиг байдаг. Тэгээд хятад хүн чинь бол юмыг багтаана гэж чадахгүй. За ийм жангаар хүмүүс одоо төр барьчгаа байна шүү дээ одоо. Тэгээд одоо бид нарыг одоо ингэж байгаа. Одоо энэ утгаас нь тэгээд манай одоо өвөр монголчууд тэгээд одоо нэг бодол манай өвөр монголчууд л ямар их одоо их жовлонтой арт юм бэ. Тэгээд одоо ямар их бид нар ч одоо энэ одоо төрөлдөө одоо их нэгүл хийц юм уу одоо тэгээд энэ одоо энэ төлөөд баршгүй юм одоо үеийн үртэй ийм арт юм бэ. Тэгээд энэ 1945 онд одоо Япон ингээд дайнд ялгадаад ингээд одоо Монгол орноос бас мэдээж гарсан шүү дээ. Тэр үед одоо манай өвөр монголчууд бол бас Японтай ингээд тэр дайн дуусгаас өмнө шүү дээ. Одоо Японтай ингээд Японы хүчийг бас ашиглах ухаантай. Тэгээд өөрийн одоо тусгаар тогтол эрхчлөөний хөдөлгөөнд ингээд Японыг их ашиглаж байсан. Тэгээд за ингээд дайнд дуусаад гарахаар чинь өөр монголчуудын хооронд бол нэг сонь яраа явагдсан тэр үед. За одоо ингээд одоо бид нар чи юу болох вэ? Хятадын боол болох нь уу гэдэг асуудал гарлаа. Тэгээ монголчуудын өөр монголчуудын хооронд бол ийм нэг их нэг сонирхолтой юм. За боол болооч хятадын боол бол яавч болохгүй бид нар. Гэт одоо хятад хүний үл үжин ядсан шүү дээ. Монгол хүн одоо сайн мэдэж яадаг. За Японы боол байсан. За тэр ихтэй нь бол одоо хятадын боол болон гэдэг бол үнэхээр одоо толгойд хүлээж авч болохгүй жийл гэж. Ингээд одоо боолын ижнэ боол болооч одоо боолын ижнэ
сонгох эрх биднэрд байна уугүй юу гэдэг ийм нэг одоо маргаан шиг юм Монгол одоо энэ сэгэдтийн донд явагдсан гинэ. За энэс юугийн харж олон бол энэ Монгол хүн ч юм бол энэ хятад хүний бол одоо жинхэнэ яг сэтгэл зүрхнөөс нь яг үжин яддаг. Одоо тэгээд үжин ядсан одоо дортой дургу бид нар ч одоо тэгээд хиттийн доор ингээд одоо 70 хэдэн жил болчихлоо шүү дээ. Одоо 73 жил. Энэ одоо ямар их өнөхөр одоо энэ хятад хүний мэдж гэн одоо ийм яг агуу одоо ийм их багтаамжгүй ийм их одоо юугүй юмыг төвчж чаддгүй юм хүмүүсийн доор одоо өнөхөр тэгээ одоо энэ байдалд одоо хятад хүмүүс ч юм бол одоо бидний дуусгах гэж байгаа. Яг одоо тав тодорхой ярьж байгаа шүү дээ. Өөр монголчуудыг бол бүгдийг хятад болгоно. Яг шууд хэлж байгаа. Соёлоор нь бас энэ одоо энэ орлого бол одоо 70 хэдэн жил явцсан шүү дээ. Эхэлсэн энэ одоо өөрөн Монголын уртан засах орно гэж ингэж хятад нэгтгэж хүчээр ингэж оруулж авснаас дараа шууд л эхэлсэн энэ бодлого. Ингээд одоо энэ донд янз бүр жишээ нь одоо тэр нөгөө миний түрүү ярьсан их хядлаг одоо хөс төмтрөх тэр үед бол юу гэж батсан бол монголчууд хятадууд бол батсан байна. Монголчуудын аргал ингээд хүн намын ингээд устгах ихэд яадаг юм гэж ингэж л орсон байх. Гэхдээ бас арий чадаагүй. За тэгээд яхад монголчууд ч бас тэгээд монгол хүн ч бас тийм амар тэгээд нэг л доор ингээд устгахдаггүй шүү дээ. Тэгээд за бид нар чинь тэгээд хаад л хэл мэлэн зэрэг бас л ингээд бас л одоо сүүлийн үед бол бас яг бүр илүү монгол гэх болсон. За энийг хараад одоо эднэрийн чинь за одоо эднэрийн чинь соёлоор нь хэлээр нь устгдаг юм байна. Эднэрд улс төрийн эрхийг нь бол тэргүй бүх юм байгаа бүгдийг авчихсан юм чинь одоо улс төрийн эрх гэж юм байхгүй эднэрд. За эднэрийн одоо соёл болоод хэлийн устгах чинь тэгээ болоо гэж бодож байгаа. За энэ үл хятад. За хятад бол шашин маягийн тийм шүтлэг бол ер нь байхгүй л дээ. Манай энэ бат бас ярьж ирсэн. Гэхдээ хятад нэгдэх юм үнэхээр мөнгөний шүтдэг тийм ээ. Мөн ос баян болох, мөн олох гэсэн тийм хүслэн бүр хэдэн мянган жил үргэлжилсэн. За хоёр дахь шүтлэх юм одоохон үед бол миний ойлгосноор бол үр удмаа үлдээх гэсэн тийм одоо бушаа уусаа өхөө уйдаа гэсэн шиг. Тийм хүн бол ачлалгүй зүйл бол 3 байна. 3 төрөл байна. Хамгийн том нь бол тийм ээ одоо үр хүүхдтэй үлдээхгүй бол хамгийн том ачлалгүй явдал мөн гэсэн тийм нэг эртний үг байдаг. Харин одоо нөгөө 40 жилээс өмнө одоо хятадын одоо төрөлгөөтэй хүн амын бодлогоос нааш бол энэ нарыг жоохон өөрчлөгдөөд хятадын хүн амын тоон бас л сонин болоод байна л да. Энэ талаар та юу гэж бодож байна? За нэг хятадын тэр ачлал гэдэг нэг сонин юм байдаг. За тэр ч одоо нөгөө хүнсийн саргаалын одоо гол чөмгөн тэр байхгүй юу. За ачлал либерал юу гэдэг вэ нэг хятадын нэг сонин юм байдаг. Би ер нь сонирхдагчгүй. Тэр энэ тэгээд бүр хотлоо болохоор нь тэгээд гэхдээ тэр ачлал гэдэг чинь нэг сонин юм байдаг. Ачлал гэдэг нь юу гэвэл одоо яг монгол үгний юугаар нь бодох юм бол ачлал гэдэг чинь аав ээжтэй одоо өг дээдстэнд ачийг харуулна. Ачтай хүүхэд гэдэг чинь тэгээд л одоо бас аав ээжийнхээ ач югийг бол гавьяагийг санаж бодож ингэж хариулж явдаг хүмүүс юм байхгүй юу? Одоо монгол дуунд бас ээжийн ачи юугаар хариулна, одоо аавын ачи юугаар хариулна гэдэг дуу байна шүү дээ. Одоо тэр ач байхгүй юу? За тэгээ хятад хүний ач гэдэг чи ямар ухаантай бол аав ээж нь амьд байх таа. Аав ээж нь одоо бүр хамгийн муугаар одоо аав ээжтэй хамгийн муугаар одоо хүн биш хандчгээд өгсөн хань ачлал одоо янз бүрийн одоо хятад үгнэ штэ шоуз гэж одоо нэг ачлалтай юу яадаг үлээ. Тэгээд өгснөөхөө хань одоо хүүрийн одоо янз бүрээр одоо онгоны сонин одоо элдв юугаар босгох. Тэгээд юу гэнэ энэ тэр нөгөө хани Arthur Thomas Anderson-ы бичсэн ном дотор хэлжээ. Хятадууд тэгээд аав ээж нь одоо өгснийх нь хойно нь одоо нас барсан шүү дээ. Одоо өгсөн ч гэдэг одоо яах вэ? Дарыг хөндлөөд хэлчихдээ нар бас нас барсных нь дараа нь болохоор чинь онгоных нь хажууд нь бол одоо тэр онгонд орхоос юм шүү дээ. Бас тусгай нь бол хүн хөлсөлж уйлуулнаа.
нэг хүн өсөлж ойлдог тийм тусгай нэг югууд байдаг. Одоо хамтлаг шиг ийм хүмүүсүүд байдаг. Банк одоо тэр үл бэлэн. Тэгээд хүнгүүтээ тэгээд төрөл садны ирээд мөнгө өгч яж тэр хүмүүсийг авч хуурмагаар байлуулна. Хотлоор байлна шүү дээ. Тэр зүгээр хотлоор байлж хагаад одоо их энэ бол ачлал ач харуулж байгаагийн нэг илэрл. За тэгээд энэний одоо тэгээд онгодын босгоноо. Онгодын босгохоор ч одоо онгон дээр нь одоо янз бүрийн одоо чаасан юу шатаана. Чаасан жоос шатаана. За энэ чаасан жоос одоо л шатааж байгаа шүү дээ. Одоо бол бүр хэдтүү чинь бүр илүү шатааг болсон. Одоо доллар моллоо шатааг болсон. Гэхдээ хотлол шүү. Яг жинхэнэ үнэн доллар өгж бол бас арай ачилж яж магадгүй. Бүр зүгээр тэр хятадын чи эрлэгийн банк гэж эрлэг хааны банкаас гаргасан юу гэж байна. Мөнгө гэж байдаг. За тэр мөнгө одоо жоохон одоо тэгээд доллараар ингэж соливол хэдий болдог юм, юанаар соливол хэдий болдог юм бүүмэд ихтэн тэр л хамаагүй тэгээд худлаа явахгүй бүр аймаар том тоо тавьчихдаг. Бараг л одоо нэг том одоо доншуур ингээд бүр хичнээн олон тэгдэ тэгээд ийм нэг юу тавьчихдаг. За тэгээд энийг өгжээж ээж аавынхаа ачиг хариулж байгаа юм гинэ. Тэгээд тэрийг шатаана. За тэгээд тэрийг шатааж барчгаад яа бол ач харуулна гэж хүүхдүүд нь одоо хитэн нэг үгэнд байна шүү дээ. Тэгээд юу гэж ач харуулах хүүхдүүд нь бол заавал одоо банк ирж ингэж одоо хүүрийн чивэрлж явах хэрэгтэй. За тэр чи яах вэ? Одоо бас болж байна. За тэгээд тэрээс гадна бол бүр их ач харуулах хүүхдүүд бол яана гэхээр чинь хүүрийнхээ хажууд нэг жижиг гэр барьчихад нэг тэнд нь суун амьдрна. Хөө энэ ч одоо амьдд нь хүн шиг авч явтаа хүндэлж явсангүй өгсөн ань тэгээд тэр хүүрийн сахад одоо яг нэг чөтгөр шиг тэгээд суудаг юм гинэ. За тэгээд тэр номон дээр хэлжсэн. Одоогийн хятадын амьд ард түмний одоо тэрнээс нь илүү олон өгсөн тэр хятад хүмүүс одоо эжимдэж нийгмийн ингэж бажиж явж байгаа нэг одоо дээгэр бүх юм одоо эдний ёс суртахууны нэг одоо эн чи юу гэсэн үг юм бэ? Тэгэл одоо тэр хүмүүстээ өгсөн хүмүүстээ одоо хүндэтгэл төвшүүлж байгаа нь тэр юм байна. Ач харуулж байгаа нь тэр юм байна. За тэгээд одоо сүүлийн үед бүр сайн юм болсон. Одоо бүр энэ аав ээждэн ачлал харуулахын төлөө түрүү нэг сандар нэг юм явж байсан. Юу гэхээр чинь нэг хятад ханшийн өдөр одоо мэдээж ханш гэдэг чинь одоо бараг хятадын тэгж тэр дээдс дээр очиж идэг юм өдөр юм байна л да. Чи ханшийн өдөр тэгээд ээж нас барсан ээжтэй нь яасан гэсэн чинь өмнө солонгосын бас нэг жалуухан тоглогч нас барсан юм байна. За тэрний зургийг аваач шатааж ижээж ээжтэй юу хэлж яаг бол за та одоо эрлэгийн ордонд энэ хүнтэй сайхан найзлаа. Энэ сайхан залуу шүү. Гэж тэрний хүрийн зургийг шатааж ийнэ. Энэ ямар сэтгэхгүй юм бэ? Та нар одоо энэ нэг ямар их гажиг арт юм бэ? За энэ ачлал гэнэ. Энэ бол ачлал гэдэг нь энэ. Нөгөө хаттын конзын сургаад байдаг нөгөө ачлал элбэрл байх уу? Энэ бас элбэрл нь энэ мэдгүй. Одоо би ер нь тэрийн энэ ямар ухаантайг нэрийг мэдгүй. Хоорондоо тиймэрхүү ухаантай юм байдаг. За тэ Монгол хүн ямар байдаг гэж. Монгол хүн чинь шаал өөр. Амьдтан сайхан явах. Амьдтан хүндээ хайртай байх. Гэдгийг их чухал маш хүндгэж үзэн шүү дээ. За тэгээ хүн өтлөөд ирэхээр чинь тэгээд одоо хүний амьдрал чинь тэгэл тоолоод тавьсан нас тоолоод тавьсан бай гэдэг шүү дээ одоо. Тэгээд за тэгэл Монгол үгэнд байдаг. За 50 гарвал хэдий амьдрах вэ? Дахиад дуурвал хэдий ундах вэ гэдэг бас сайхан үгүүд байдаг. Тэгээ хүний амьдралыг чинь их зүг хардаг байхгүй юу Монгол хүн чинь. За тэгээд залуугийн үед утга уулахтай сайхан амьдрах хэрэгтэй. За тэгээ амьдралыг бол тэгэл одоо хүн унтгаж явсан байвал тэгээд нас барах бол нэг хүн өөхөх бол тийм сонин биш шүү дээ. Тэгээд Монгол хүн чинь тэгж үждэг. За тэгээд жишээ нь хэд одоо миний өвөө бол тэгээд бараг 70 гараад 80 хэдэн нас барсантай. Тэгээд 70 гарчихсаар тэгээд 70 гарсаар л хэлдэг байсан байна. Тэгээд за одоо яах вэ? Одоо явъя дөө явъя. Одоо яах юм? Хүүхдийнхээ сайн үжчихсэн. Тэгээд одоо тэгээ болоо шүү дээ. Тэгээд ингэж хэлдэг байсан өөрөө. Тэгээд одоо миний бас нэг авга тэгээд нэг бас өвчнөө тэгээд нас барсантай. Тэгээд манай аав тэгээд нэг би бас эндээс нэг Америкаас нэг сайхан бас нэг
сайн юм гэдэг ингээд аваад явуулж ясан чинь тэгсэн чинь манай аав хэлсэн өө намаа эдгэж аваад яах гэсэн бэ? Өөдгөө явъя да одоо. Тэгэд энэ Монгол хүн чинь ингээд үхэн гэдгийг бол ингээд хүний нас ингээд энэ чинь мөрөл амьдралын хурваагийн нэг жим ёс байна гэдгийг л их тодорхой байна. За хятад хүн чинь үтлөөд одоо манай Монгол хүнд өөрчлөө үтлөөд шинжгүй чөлөөд чанаас шүлгүү гэдэг ийм нэг үг байдаг шүү дээ. Чанаас шүлгүү үтлөөд шинжгүй гэдэг. Хятад хүн чинь үтлөөд шинжгүй байдаг. Тэгэхээр нэг энэ ертөнцөөс бараг бүх юмыг ингээд нэг таслаад аваад ингээд явах юмсан. Энэ ертөнцөөд одоо ер нь нэг бас авд дуусаагүй шиг ингээд чадаж ханашгүй ингээд байдаг шүү дээ. Хүний амьдрал. Энэний шалтгааны уг нь яг ямар байх амьдрал нь утгагүй байсан байна энэ хүмүүсүүд чинь. Хүн шиг тийм сайхан жинхэнэ одоо бие биенээр хүндэлж ингэж сайхан утга уулгатай амьдарсан болохоор энэ ертөнцөөс салах дургүй байдаг. Чаган болсон байдаг. Салах дургүй байдаг. Энэ бол хятад хүний одоо сэтгэл одоо юу шүү. Тэгээ одоо хятад хүн чинь бас нэг би түрүү нэг яах гэсэн. Тэгээд бас манай одоо биний өөрийн амьдралаар жишээлхэд тэр 70 80 онд одоо нарсахтаа бас мэдж байгаа. Тэгээд хятад одоо газар мажар хөдлөнэ гэдээ бас ингээд хүмүүсүүдийн чинь гадаа мадаа хануулаад ингээд ой энэ одоо байшин нургал бас юу гэдэг ингээд гадна ингээд за читгээрээр бол одоо газар хөдлөх магадгүй тань гадна хонж байгаарэ гэх юм Жон дүүл шүү дээ. Өвөл бол яаж гадаа хонох вэ? Тэгээд Жон бас ингээд би санжаа би бас хүүхэд байсан тэр үед тэгээд манай аав ээж бас за одоо гаттай онцгой даагаад бас гаднаа гараад тэгээд нэг дипскэр она юу ски хивс мэвстэй авчгаад тэгээд бонддаг байсан. Тэгнэр манай өө яах үхэл үхэн штэ одоо тэгээд хүн үтлгэр чинь тэгээд Монгол хүн чинь тийм байдаг. За тэгээд энэ Украины би бас түрүүхэн харин энэ дотор жишээ харсан шүү. За тэр залуучууд нь бол одоо дөрвөөд гарч байгаа. Настай улсууд нь үгүй яах юм. Одоо тэгээд бид эндэн байё одоо нас бас ингээд эн чинь эрүүл сэтгэхгүй яахгүй юу. Эн чинь яг одоо энэ үндэсний арт том чинь бас яг эрүүл. Хүний амьдрал чинь нас одоо нэг 70 мал нурсан одоо мэдээж урт нас уу сайн шүү дээ. Урт нас удаан жарах бол сайн. Ихтэй тэгээд хүний энэ нас ч одоо ингээд хүний нас чинь юм чинь тэгээд нэг их ертөнөөс салах уу гэдэг юу яах вэ? Чи хятад өн тийм биш байдаг. Хятад өн түрүү би нэг тодорхой би өөр Монголд байхад нэг чи 90 онд 97 8 оны үеэр баха. Бас одоо өөр Монголд бас газар хөдлөл мөдлөнөд тэргээд нэг юм шоогоо болсон. Ингэсэн чинь бүр 80 90 хүрж байгаа. Хятад шошгууд, хятад өгчдүүд гадна хонж одоо унаа автобус дотор. Гөө чи яах гэсэн бэ? Гөө ер нь өнөр одоо бас нэг энэ чинь энэ үндэсний сэтгэхгүй харж гэдэг чинь ийм ялгаатай байдаг. Хятад хүн чинь бол ертөнцөөс бах бүх юмыг одоо бараг нь ертөнцид төрөлтөө нь энэ ертөнцөөс энэ хурваагаас бүх юмыг авч явах юмсан гэж төрдөг хятад. Тэгэл бараг л одоо улихыг үжвэл юу гэдэг вэ? Улихыг үжвэл тастаа давар унжихыг үжвэл өнхөө давмаар гэж хятад одоо ийм ховдог ингээ ертөнцийн одоо тэгээд одоо жишээл энэ бүх юм харагдаж штэ. Одоо гадуурч гэсэн ингээд нэг за байгаль ертөнцид юу байна? Энд нэг жимс байна. Тэр хятадун тэр юу? Нэг энд одоо нэг амтан одоо аратан шуу шаажгаа бүх юмыг авч идэнэ. Бүх юмыг авч өөртөө одоо ашиглана. Үгүй тэр чинь тэнд байг да. Тэр бас чи энэ ертөнцид ирээ заавал энэ бүх юмыг авч идэж бүх юмыг ингэж одоо авах юм нэг ингээр ирсэн биш шүү чи. Жишээл нь одоо манай Америкт одоо Нью-Йоркын сайхан энэ одоо манай энэ хаваарч гэсэн сайхан энэ чичирлэгүүд байдаг. За энэ чичирлэг чинь одоо амтан бас заримдаа одоо тэр гол горхтой нуур чуурамтай ингээд дотор нь одоо янз бүрийн одоо жишээлбэл шуу, ногос, галуу тэгвэл юунууд одоо жагас болоод одоо юу нөгөө юу штэ нөгөө юу гэдэг лээ turtle одоо юу штэ яст мэлхий жижиг юм яст мэлхий нүүд байдаг. За тэрийг чинь энэ хятадууд яадаг бол сүргэлж ирээд яг сүрэг хятадууд ирээд шүүгөөд аваачаад иддэг. Одоо би яг нүдэрэ харсан олон удаа. Тэгээ би бас бүр тэднийг бас ууж явуулах гэж юусэн тоохгүй. Тэгээд за тэр нөгөө чичирлэг дээр сайхан тарсан тэр жүлэг байна штэ. Нэг харсан чинь 5 7 хятад авгайнууд яг шуу шиг суучгаад ингээд заримдаа таагуу шуу хөдөө тал дээр ингээд суучдаг штэ. Яг тэр шиг юм түүж байна. Бүр нэг улаан тэр гялгар уут тавьчихсан хажуудаа.
Гөө би тэгээд үрж та нар юу түүж явах гэсэн чинь хэл байхгүй тийм нэг хожаанууд яг хятад байхгүй. Тэгээд одоо тэр дотроос чичирлэгийн жилгнээс одоо ямар өвсийн түүж одоо юунд нь ямар юм яаж идэх гэж байгаа энэ хятад хүнжмэл ертөнцид ирэхдээ бүх юмыг авч жалгаж бүх юмыг ингэж одоо идэх гэж ирсэн. Ийм нэг хүмүүс шүү. За тэгэхээр одоо бодж удаа одоо өвөр Монголын та бодохгүй юу одоо өвөр Монголын тэр сайхан нутаг тал одоо яаж эднэрийг гарт ингэж сайхан эрүүл үлдэж байж чадах вэ? Ийм арт юм шүү. За нэг өөрөө чи түрүүний ярьснаас ингээд үзэхлээр одоо тэр ханшнах байна. За тэгэл одоо мөнгөийг шүтгэхэд нэг язрын өрнөд чи одоо ер нь манай нийгэмд чи одоо биднэрт чинь эн чинь ерөөсөө яг л байгаад ах шиг байна л да. Тэр энэ одоо нөлөөлөл орж ирээд байл да. Монголчууд ч одоо ер нь энэ идеалист гэх үү одоо шашинтай тэр юутай хүмүүс ч одоо энэ биш л болж байна да. Тэр материализм гээр өч рүү н орохлоор энэ хятадтай адилхан болчтой юм уу? Нөгөө хятад хүн газараа шүтдэг, монгол хүн тэнгэрээ шүтдэг гэсэн одоо энэ тэнгэр шүтэх маанч байхгүй боллоо. За ингээд тэр тэнгэр гэж яриад байгаа бөөнөр ч өөрөөсөө одоо яг нөгөө одоо нэг эцэг өвгдийн сүнс дуудах эднэр гайл янз бүрийн одоо энэ тэр чинь ингээд хятадын энэ кино юм хараад байхад тэр хятадын соёл болтой юм аа. Тэр нөгөө өгсөн өвөг дээдсийнхаа сүнсийг дуудаж ирээл тэр хуа мулаан дээр эднэр хүртэл гараад байгаа шүү дээ. Нэгэл тэр нь туслаал энэ тэр ингэдэг ч байдаг юм уу. Тэгэхээр энэ бас нэг айхтар бас нөлөө өгöd байна л да. Тэгээ энэ нөлөөллөөс одоо тэр материализм гэхүү одоо энэ нэг газрыг зөвхөн энэ одоо энэ дэлхий дээрх амьдралыг одоо эрхэмлдэг одоо тэр хойднаас гэдэг юм уу одоо дахин одоо амьлах гэдэг юм уу одоо нөгөө шашинд байдаг одоо тийм үзэлүүд байдаг шүү дээ. Энэ насны амьдралыг биш дараагийн төрлөө хүн чинь одоо юмаа бодож амьдрах ёстой. Энэ алдагдсанаас болоод бид нэр одоо сэтгэлгээнийхээ хувьд энэ хятадуудын тийм төстэй болоод байна уу да. Ер нь юу гэж бодож байна? Монголчуудад одоо ийм сүүлийн үед илрээд ах шиг байх юм. Харин сүүлийн үед үнэхээр янз бүрийн сонин одоо монгол хүний уламжлал дээр нэг их байдгүй их нэг хөнгөн хөвсгөр ийм нэг юмнууд харагдаад байна. Энэ жишээл одоо та сая ярьсан тэр нэг ханшийн тухай. За ханш гэдэг бол яах вэ? Тэр үлвэл монголчуудад бас байсан байж болно дээр үеэс. Энэ одоо үг дээдсэн хүндгэж шүтэх бол ганцхан хятадын бас юм биш л дээ. Хятадуудын тэр их олон бас одоо бид нэр ингээд энэ хятадуудын юм байна гэд ингээ хэлээд байдаг. Энэ юм чин дээр үедэм бол бас өөр монголч юм нүүдэлж үндэснээ гаралтай юмсууд байсан ч магадгүй. Жишээ нь бол та одоо энэ хятад монгол хүн ингээд одоо сүүлийн үеийн гэдэг юм уу дээ одоо монголчууд бол нэг их тэр дээдсэн ингэж одоо авсанд хийхгүй болсон шүү дээ. Дээр одоо түрүү нэг баргал нэг 2-3 жилийн ч өмнө юм уу тийм одоо бүр яг хөдөөгийн малчин хүмүүс бол тэгээд за нас барах хэвчээ бол тэгээд одоо Жерман бол одоо үжимч манай одоо тэндх үжимчин шиг газар юм бол тэгээд бас юучдаг хэр шууд хөдөөлүүлждэг байсан. Тэгээ хөдөөлүүлэн гэдэг үг нь тэр бас л тийм л утгатай байх. Авс мавсанд хийдэг бол баргүй. Гэхдээ яг хуучин та тэр одоо архивын янз бүрийн юм харахгүй. Тэр хүмүүн мөнгнөгч чинь одоо бүр их авсанд мундаг авсанд хийгээд ингээд юужсэн байна шүү дээ. За тэгээд тэнэр хүчмэл тэр бүх юмыг бас хятад гаралтай гэхэд бас өчүү юм байна. За энэ ханш мангаш чинь бас тэгээд л монголчуудад бас байсан ч бас дээр мөнөдлж үндэсэнд байсан бас боломж байгаа. За тэгтээ яг хөө тэр ханшин ч өөрөө нь одоо нэг их асуудал үл дээ. Одоо ханшин дээр яаж аашлна гэдг нь одоо өөрийнх нь асуудал юу байхаас биш. Тэр хятад турны одоо тэр дээдсэн өндөгчин гэдэг чинь сүүлдээ зүгээр л дээдсэн дормжилж явах байхгүй юу тэр чинь хараа. Яг шууд хэлэх юм бол. За манай монголчууд чинь тэгээд өөрийнхөө бас нэг дээдстэй яаж ханддаг юмнууд байна шүү дээ. Одоо дээр үед бол одоо бурхан шин орж ирснээс үлээр одоо ном уншуулах янз бүр одоо жишээл нас барах стиг бол одоо манай нутагт бол юу гэдэг байсан. Одоо сүнсийн гаталган гэж тэр бол одоо тэгээд бас алтан хомх нэ гэж одоо гэх мэтийн одоо бүр их сайхан одоо шашны тэр одоо буддийн шашны юм дэстара ингээд их юмнууд байдаг штэ. За тэгээд дээдстэн бол яг өргөл дөр гэж
За хараа тэр дээдсдээ өргөлд өргөх нь бол жаавал очих шаардлагагүй шүү дээ. Тэр юунаас манайхан гал тахих гэж одоо тэр цагаан сараас нь 7 хоногийн өмнө 23-нд бол гал тахин шүү дээ. За тэр гал тахих тэгвэл цагаан сар одоо энэ бүр дээдсдээ ингээд одоо мах сүү ингээд өргөчдөг. Өргөөд өргөлд өргөж явах байхгүй. Тэгвэл гэрээсэн гараад л тийм нэг жаавал тэр хүүр Монгол дээр нь очих ямар ч ёсгүй шаардлагагүй байсан. За одоо сүүлийн үед чинь одоо таны хэлсэн тэр нэг сэн одоо манай монголчуудын бөө наруудын хийгээд байгаа юм. За энэ одоо бөө бол манай Монголд одоо хэдэн юм жаахан одоо уучлаарай хүмүүс дургуул байх л та. Гэхдээ би хэлчихье. Манай Монгол оронд одоо өвөр Монголд бас тийм. Одоо ихтэй өвөр Монголд бол яг хэдийн тэр дарамт их байх болохоор бас тэр энэ бөөмөгийн нэг их юу хөштэй болохгүй. Бас жаахан өмнөх ихтэй бас өвөр монголч 10 монголоос сураад бөөтэй хүмүүс бөө их жод болж байгаа гэж одоо бөө болоод Монголд одоо хэдийн юм их жод болсон. Одоо жод болно гэж манай нот хэл үгэл дээ. Одоо нэг их юм яг дэндүү одоо бүр хэмжээнээс нь хэтэрч гиснийг бол жод болно гэдэг одоо. Одоо манай Монгол оронд одоо хэдийн юм жод болоод байгаа. Бөөнүүд жод болж байгаа. Одоо нэг хадаг жод болоод байна. Одоо хадгаар одоо ямар их одоо хадагч одоо цас орцсон шиг юу шиг жод одоо хөдөөд одоо арайч одоо байгаль орчноо бас нэг жаахан гам хайрл да одоо энэ чинь ингэж нэг модыг одоо зарим нь уйцсан ингээд бүр мод тасарсан байж таа. Тэр чинь одоо бүр одоо нөгөө яг хэдүүдийн хийж байгаа шиг юм бол хүндлэн дээдлэн гэж гад энэ чинь сүүлээр нь бүр ингээд одоо энэ чинь тамалж энэ модыг мод ч бас амтай шүү сүнстэй одоо яг тэгэхээр уяад одоо бүр тийм их арайч та арай тэр хүмүүсийн тэр юу чин шүтлэг бишэл гэдэг юм чин дэндүү тэгд нэг яг заавал нэг жүжиглэг шиг маягаар харуулж ингэ тоглоод ингээ хүний өмнө дэлгээд байгаа юм биш ээ. Дотгоос сэтгэлдээ байлгаа та нар. Одоо энэ нэг юмыг үнэхээр бас нэг. За тэр утгаас авчлах бол таны яг сайг юм бас үнэхээр яг тийм юм байна. Манай монголчууд одоо Монгол бараг л тэгэл бараг хүн амын хэдийн бөө болчихов. Одоо арайч та тэр нот товчооны харахад одоо тийм олон бөөтэй байгаагүй бид нэр одоо тэгээд тэр дээр үед нь одоо хамгийн хөгжиж мандаж ясан үед нь бид нар чинь тийм их нэг олон бөө байгаагүй шүү дээ одоо тийм итгэн жоохон бөө байсан. За тэр бөөнүүд нь одоо бас мондог тэр мэдээж бас их хүчин нөлөөтэй. За манайхд чинь тэгээд бөө чинь одоо янз бүрээр ингээд боолоод одоо бүр за тэр бөөгийн юу нь бол бүр зарим нь одоо бүр нэг авдстэй юм шиг одоо мэдгүй ер нь сан одоо юм хийчдэг одоо тийм л болоосоо да одоо нэрэн тийм юутэй юм бол тэгээд одоо Монголын тэгээд нэг Монгол улсын минь одоо тэр нэг ийм арчаагүй байдлаас нь гаргаад чадчих бол одоо үнэхээр тэр бөөнүүд одоо мундаг дээр үеийн манай бөөнүүд бол чадж яасан шүү үнэхээр бас одоо ямар тэр эв нэгдэлгүй байдлыг бас юу жисэн нэгдүүлж чадж одоогийн бөөнөрүүд минь одоо юу хийдэг вүлээ бүүмэд тэгээд одоо за тэрийн манай өвөр Монголд бас тэгээд бөөнүүд миний бид хүмүүсийн дотроос ч бас нилээд хэдэн бөө гарчихсан байсан би тэгээд бүр хөө энэ бөө гэдэг чинь тэгээд сүүлдээ нь одоо энэ бөө чинь бүр юу барах сургууль руу ямаар яваад ингээд курс дороо тэгээд оргил шалгалт малгалтаар гараад бөө болчдөг гэх мэтийн энгүүл арай жахан манай өөрийн уламжлалаа нэг хөнгөнөөр ингээд юуж байгаа биш хөнгөмцөлж үдж байгаа биш үү гэж би бол ингэж бодоод байна. Энэ хүний нэг шашин бишрэл гэдэг юм чинь дотроо л байх. За соёл ч гэсэн тийм штэ. Ер нь соёл гэдэг юмыг нэг за энэ манай ар өөр адилхан байдаг. Одоо бүр нэг дэндүү их маягтай юм хийж гисэн ховчс дээлээс нь харахад одоо мариу хуурч гисэн одоо ямар ч толгойтой болж гисэн одоо юурал тэр өнөө хуурных одоо нэг мондог маягтай ингэж их нэг маяг тэгсэн ортлоо илүү дотроо нэг юу энэ бол юу вэ нөгөө материализмтай холбоотой тэгвэл энэ соёлоо нь одоо ингэж жахчээлд ингэж юугаа таваарчилж явах байхгүй юу таваар болгож ингэж хэрэг энтэй л холбоотой арай тэрнээс нэг жаахан жайлмар юм а жабэрмар юм а ингэж нэг дэндүү их ингэж юугаад явал манай одоо соёл чинь өөрийн соёлоо нь зөвхөн яг соёлоор амьдрах ёстой байхгүй юу соёлоо сэтгэлдээ амьд байлгах ёстойгоос биш зөвхөн хүнд үжүүлээд л ингээд нэг гадаадын хүн ирэх юм аа нэг юм өмсд ингээд харуулж гэдэг ингээд нэг мондог сайхан элдвийн өрөө марангтай янз бүр одоо өвөр Монголд бол бүр илүү одоо тэр хувцс мовцол одоо юу болж байгаа бөөмөд одоо ер нь сонь энд нэг хоор жүртэй одоо янз тийм нэг юм өмсөж гисэн тэгээд л
Харин ар Монголд бол энэ одоо ховчс мовчс энэний талаар бол арай бас дараахан бас Монгол амьдралдаа илүү ойрхон энэ нь бол бас байгаа. Би бол боддөг энэ Монгол соёлч бол одоо хүний сэтгэхгүй энэ бүх юм чинь юу амьдралдаа нь хэвийн байдлаар л байлгаж явах хэрэгтэй. Тэр сэтгэлдээ байлгах амьд байлгах хэрэгтэй. Тэгээд энэнийг бол заавал тэгэж нэг хүмүүсд харуулахын төлөө биш дээ. Манай соёл чинь одоо хэдэн мянган жил хийсэн чинь зүгээр л ямар хүмүүсд жижиг шиг ингэж харуулах гэсэн юм биш дээ. Бид чинь өөрөө энээрээ амьдрах гэсэн юм байхгүй юу? Энд яг манай Монгол амьдрал ч гэсэн тэгэхээр ямар малж амьдрал чинь хэн нэгэнд нь харуулъя гэж тэгэж амьдраагүй шүү дээ бид нар чинь. Одоо хараад яхад манай Монгол соёл чинь зүгээр л заавал одоо гадаад их нэг сайн харуулах гэсэн их нэг мондог гэж харуулах гэсэн шиг. Манай миний бодлоор бол 13 дугаар зуун ч гэсэн тэгэхээр тэр үед хамгийн мондог байх үед энэ ч гэсэн Монгол зүгээр л хэвийн байдлаараа л жирийн амьдралаараа л амьдарч яснаас биш. Тэгээд нэг ямар одоо тухайн тэр үед одоо жишээл арабуудад очичоод манай Монгол амьдрал ийм мондог гэж ингэж зүгээр л элдв одоо манай Монгол гэдэг чи ийм ухаантай манай мариуар чи ийм тийм юм хийгээгүй монголчууд зүгээр тэрий чи харч штэ хүн аяндаа хардаг байхгүй юу чи заавал харуулах гэж тэгж одоо гүрийгээд их ямар шаардлага. Одоо манай монголчууд чинь за яг өөр Монголд бол бас нэг ойлгомжтой тал байж магадгүй ягаад вэ гэхээр чинь устж байгаа юм чинь одоо инкнерны чинь одоо нэг өвгөө болж хаас өмнө одоо нэг жаахан үлдээх гэсэн нэг ийм нэг юу байж магадгүй. Гэхдээ ар Монголд бол одоо яг та нар бол одоо ямар байсан ч тусгаар улсаа туурга бүтэн ийм улс чинь тэгээд одоо малжих энэ Монгол энэ амьдрал чи хөвөрөн байж болж байгаа. Энэ дээр заавал тэгэд нэг их дээр нь дахиж нэг чимэж засаж одоо нэг их юу гэдэг шаардлагагүй яг байдгаараа л байхад болоо тэгээд одоо тэр одоо энэ жуулчлалын талын өмсөч гэсэн тэгээд нэг зүгээр л яг хэвийн амьдралыг харуулчих гээд боллоо нэг их мондог тэрийг заавал нэг жүжиглэг байл гэж тэгэж дээр нь дэл зүйл нэмж ингэж харуулах ямар шаардлага байна. Тэгээд хэдэд хүн ангид би бас нэг хэлсэн хэдэд хүн бол өөрөөс нь өөр хүмүүсийг бол хүлээж авч чадахгүй. Тэр тийм юмнаас бол их айдаг. Ингээд өөрөөс нь өөр байх юмнаас бол айдаг. Тэгээд заавал хүмүүсийг бол өөртөөгөө нь адилхан болгож аж одоо санаа намардаг гэсэн. За тэгээд энэ тэрнээс бас нэг хэддүүний бас нэг энэ нэг сэтгэлгээ нэг сонир сэтгэлгээ байдаг. Тэрнээс өөр. Энэ хэдэд хүнтэй одоо тэрнтэй холбоотой л да сайхан тэр сэтгэлээтэй хэлсэн сэтгэлээтэй холбоотой. Хэдэд хүнтэй ингэж жирэгчиж байж чаддгүй. За жирэгчиж тэгэл одоо жишээ нь гэхэд одоо хэдэд хүнтэй уулж ин зүгээр нэг хэдэд нэг хав хүнтэй уулзахад ингээд. Тэр өөртөө чинь ингээд за би байдгаар юм бай гэдэг ингээд чадахгүй. Энэ хэдэд хүн бол яа нэг бол заавал өөрийг чинь хэмжинэ. Урдаар хэрийг чинь хэмжинэ. Энэ хүн хэдий хэртэй байдаг. Энэ хүнээ одоо жоохон одоо энэний ард их олон юм байдаг. Энэ хүнээ ноён жирэг хэрхэм хэр байна. Энэ хүнээ боловсролын хэмжээ хэр байна. Энэ хүнээ одоо баян ядуугийн хэмжээ хэр байна. Одоо энэ ар гэрийнх нь ямар чадaltaй юугүй юу. Энийг шалгаж үжижээж. Тэгээд энэнийг үтсэн байдалд энэ бол одоо хэмжиж олсон байдалдаа тэгэхээр мэдсэн байдалдаа бол за өөр чинь одоо яаж хандхаа шийддэг. За энэ үл их сонир сэтгэл шүү. Энэ хэдтүүн амнаа сонир сэтгэхгүй. Жишээлбэл хэдтүүн одоо хүнтэй таарл бол одоо та нар баргал энэ талаар бас одоо нарс ахвал мэдж байгаа л шүү дээ. Одоо олон хэдтүүнтэй л таарлцсан бич. Тэр хэдтүүний хамгийн түрүүнд өөртөө чи уулзаад ингээд одоо байж байгаа л асуудаг нь хувийн тухай чи их асуу. Мэдээ их авах гэж байна. За ямар ажилттай юм бэ? Бүр даваараа жарман шууд хэдий мөнгө хийдгүү. Тэгээд аав чинь ямар ажилтай юм бэ? Одоо тэгвэл одоо тэгээд эл нутгийн хүн бэ? Ямар сургууль төгсөж ямар одоо чиглэлээр судалгаа мэрэгцсэн хүн бэ гэдэг ингээд бүр нарийн мэдээг явдаг. Энэ юу бол энэ чанаас нэг юм одоо амар байлгдаг. За энэ хүний хурдан чи энэ хүн өөрөөс чинь дээр үү өөрөөс чинь доор уу? Өөртөө чинь жирэгчиж байх бол боломжгүй. Хэдэд хүний сэтгэхүйд бол нэг үл дээр байх, нэг хүнээ дээр байх ёстой, нэг үл хүнээ доор байх ёстой.
хүнтэй жирэгч за энэ хүн юу хийхээрээ ийг надад ямар хамаагүй тэгээ би бас байдгаараа л бай гэж ингэ тайван байж чадахгүй. За тэгээд тэр хэмцснээр нь за наадах хүн ч мундаг юм байна их баян хүн юм байна гэр чин за нөгөө наа нэт чин тэгэл шууд л боол болно өөрт чин одоо боол шиг юм яг долгон янж ураар за чи харах чинь наа нүн чин нэг их мөнгөтэй юм биш юм байна зүгээр л за энэ ч хараад байхад нэг их сайн ажилтай юм биш байна аргар амьдрал чин таарах юм байна гэх юм байдалд бол одоо дөөрлөх нь дээр чин хятад хүн бол ийм хоёрхан байдалд байж байдаг. Нэг бол хүний боолчлно, нэг бол хүнд боол болно. Нэг бол хүн дээрлэх, нэг бол хүн дээрлэхүүлнэ. За энэ бол хятадын түүх, хэдэн мянган жилийн түүх нь бас яг юм байдаг. За тэгээд одоо энэ одоо юуг нь харахад өнгөрсөн түүхүүдийг харахад тийм байдаг. Жишээл одоо хятад хүн бол яг одоо Монголд боол байжсэн, манжуудад боол байсан. Хятад өөрөө нь ер нь одоо эзэн байсан төрөл маш чухал. Одоо хүмүүс хэлдэг мин гэдэг нь бол мин олсон нь бол хятадын одоо өөрийнх нь төр байсан. За тэрээс бусд нь бол бараг л бүр бүгдээр нь биш шүү дээ. Тэр нөгөө тан ман гэдэг чинь бүр тан чинь явж яваад юу байсан бол бараг л тэр үеийн тэр нойрхох жанк нь бол хаан хүртэл бараг л юу хятад усгааны хүн биш юм байна. Тэр чинь бүр одоо түрк гаралтай хүмүүсүүд байсан байна. Тэр мэдээж одоо ойлгомжтой шүү дээ. Тэр харахаар тангийн тэр үеийн тэр нөөлттэй байсан. Агууч байсан тэр нэг юу гэж чинь харахад энэ хятад хүн хижээд тим юм хийж чаддаг. За хятад хүн чинь мингийн харахаар л одоо ямар их харахас байла. Ямар их одоо хаалттай төгжмөл байла. За тэр бол одоо тэр одоо хятад хүн яг мөн байна. Одоо тэгээ одоогийн хятад бол яг мөн байна. Одоо энэ хятад бол энэ хятадын засах нь бол яг мөн байна. Одоо энэ хятад иргэн улс гэж гарснаас одоо одоогийн коммунист хятад ч юм яг мөн байдаг. За тэгээд эднэр бол одоо нэг бол чамаа боол болох одоо монголчуудын хэрийг муу одоо ингээд дарлаад ингээд юу болохоор чи одоо чи заавал боол байх ёстой. Энэ өмсөж байгаа нь хавааран байлгаад ингээд нэг жоо яах вэ өөрийн монголоор байгаа гэж чадахгүй эднэр л заавал чамаа боолжлох ёстой. За эсвэл тэгээд өөрөө хүнд боол болцсон болохоор санаа амар байдаг. Санаа амар хэдэн боол болчихор чинь сая бас энэтэй холбогдуулаад нарсах ярьсан төвчээр гэдэг нэг гайхалтай төвчээр гэдэг нэг хиттийн нэг юм байна штэ. Энд чинь яг тэр нөгөө боол болохын одоо хамгийн чухал одоо нэг урдч нөхцөл бол төвчээртэй байх хэрэгтэй байхгүй юу? Төвчин ямар их төвчээртэй байна. Хятад үнэ төвчээр бол одоо яг хэдэн мянган жил боол болоод ингээд төвчөөд чаддаг. За одоо хардаа энэ хятадын төр гэж одоо юу юм бэ? Одоо хар одоо хүнээс ичмээр одоо хүн төрөлхтөнд байж болошгүй юм нэг юу штэ харихаас одоо балмад ийм нэг төр доор ингээд хятад чинь ингээд төвчөөд яваад байна штэ. За коммунизм гэж хүмүүс коммунизмыг буруушаадаг одоо коммунизмаас болсон оноо тэр гэдэг. Коммунизм одоо хүн төрөлхтний төгнөөс бөмбөрчгөөс арчигтаад одоо бас нилээд олон жил болчихлоо штэ. Яага хятад үлдээд байна. Энд чинь одоо хятад хүн чинь ингээд төвчээд ингээд яваад байх байхгүй юу? Төвчээд энэ юм ингээд төвчээд яваад байдаг. Нөгөө юу одоо Жун Европын улсууд ч юм одоо Монголд бас коммунизм гэсэн юм бас байсан шүү дээ одоо социализм. За эдгээр чинь за хангалттай энэ ч одоо энийг төвч одоо ч ингэж энийг л төсөж ингэж төвчөөл явах болохгүй юм байна гэд ингээд хүмүүс чинь ингээд явдаг. За хятад энэ янжаараа дахиад нэг 100 жил боолчлогсон чи явна. Түүхийн мэдж байгаа шүү дээ. 300 жил ямар боол явж байсан тэр манжийн доор. Одоо монголчуудын доор боол одоо үеийн боолын боол байсан. За тэгээд одоо энэ боолч ингээд сэтгэхүйтэй хүмүүс чинь хүмүүсийг боолчлох гэдэг. За тэгээд хятад хүн чинь тэгээд за хятад хүн тэгээд та нар одоо энэ хятад хүний тухай ингээд арих юм бол энэ Америкч гэсэн ингээд хятад хүн хүүхдүүдэд амар их сайн сургуульд явуулах дуртай байдаг. Яагаад гэвэл тэр чинь тэр нойрхох жангад юу оруулах дуртай байхгүй юу. Ерөөсөө хятадд бол тэгээд за нөгөө талаар бол тэр хаан болоод тэр төшмөдийн тэр давхаргаагийг бол бахарж байгаа байхгүй юу. Энэ дотор хүүхдээ оруулчих юм байна. Тэднээс санаа амар. Ийм улсад ийм арт түмэнд хэжжээч арчил хүнээ ирэх байж болохгүй. Арчил хүнээ ирэх гэдэг чинь энэний шал яг энийг үгээсгсэн юм байхгүй юу. Одоо Монгол хүн бол үнэхээр тийм юм байгаагүй. Жишээ нь одоо тэр нөгөө юу шүү дээ одоо Монголын хаанууд чинь дээр үйдэн бол за яг одоо мундаг хаанууд нь бол бас яг хавдаа одоо тэр үед бас яг ари юу байсан тэр нөгөө
тэр чагдаа одоо чагдаач гэж юу яах вэ нөгөө юу гэдэг одоо амар төвшний талаас бол юу тусгай тэр харуул манаа их чан байж байсан. Гэхдээ сүүлийн үеийн хаанууд бол зарим тэр юу нэг эсэн хаан гэсэн ойрдуудын хаанууд ч бол бүр ардуудтайгаа хамт зүгээр л идж уугаал сайхан бүжгэлээд ингэжсэн гэж штэ. Тэр өнө манжин өнө мингийн хааны чинь одоо манай ойрдын хаан чинь ойрдууд чинь барьж аваачаа тэгээд юу гэсэн бэлээ мохор суусанэр молонортой ихнэр авж өгөөд мохор суусанэрлээд ингээд хань харуулуулаад ингээд бас ингээд байлгажсэн гэн тэр гайхсан гэж байна. Хой эдний хаанууд нэгэд арттайхан ингээд дэвидлэх нэгэд юугээд ийм ямар сони. Хятад ч нь үл тийм байж болохгүй шүү дээ. Маш одоо тийм хаан ч бол яг одоо дээр нь сууч гэсэн босд нь хүн биш. Одоо ийм нэг байдаг. Тэгнээр энэ Монгол хүн ч юм бол угаасаа их бас болдог. Одоо Монгол хүн ерөөс арчил гэдэг хүний эрхийн суур бол маш угаасаа бүр гүнжгээ байсан юм арт юм. Тэгнээр энэ бол Монголд ингээд арчил тогтхол нэг сони юм биш. Хятад бол хижээч арчил тогтно гэж бараг одоо мэдгүй одоо нэг хэдэн мянган жилийн дараа хятадын соёл маялгаад одоо ажмаар өөртөө ингээд хүнийг хүн гэж үзэх. Хамгийн чухал нь хүнийг хүн гэж үзэх. Тэгээ өөртөө итгэлтэй байх. Хүний жирэгд өөрийгөө хүний жирэг төрсөн. Би бас үнтэй одоо сайхан мөр жирэгчд сууж чаддаг ийм хүн шүү гэж үтсэн байдал хятадын одоо хятаднаас сэтгэлгээ өөрчлөгдөн, хятадын төрийн бодлогоо өөрчлөгдөн бас хүний хүндэх байдал. Тэрнээс биш одоо хятад хүн чинь одоо бол хятад хүн чинь бол дэлхийг жалгачих гэж байгаа. Одоо яг дээр нь гарчихсан одоо би үлвэл. Одоо ертөнцийг боолчлох чаг болсон гэж. Уг нь бол бид боол байгаад явж байсан. Одоо тэр бол аргагүй боолоо тийм байдалд бол боол байсан. Одоо ертөнц миний боол байх ёстой гэж үжиж байгаа хятад хүн чинь. Тийм байна. Тэр нөгөө сая манай энэ хот сайн ярьсан байна. Одоо нөгөө амтны ертөнц бол амтэн чинь нөгөө амтэн таарахаараа ингэдэг. Би энийг итгэв намаа итгэв гэсэн тийм нэг хоёрхан харьцаа байдаг гинэ. Тэгээ зэрэгсэн ор шиг тийм байдгүй гэж. Хятад хүн яг тийм байгаа. Би энд даргалах уу, би энд дарлуулах уу гэсэн тийм нэг хоёрхан харьцаан дээр. Яг нэрэн шүү. Тэр зүгээр л жирийн та зүгээр л одоо жирийн хятад хүний харахад тэр өөрийг чинь ингээд хэмжиж байгаа шүү дээ. Энэ хүн надаас би энэ хүн дөрлөхгүй, энэ надад дөрлөхгүй. Өө чи зүгээр жирэгчж хамт байж болдгоо юм яах юм да. Өө чи энэ хүн одоо бизнестэй баян байхаараа байг. Одоо энэ өдөр энэ байдалдаа би таарсан тэгэл хүнээр ингээл хүн тэр тэгш хэрэгтэй байж болно шүү дээ. Өө чи заавал нэг хүнд нэг дөрлөх юм хүн дөрлөхүл ингээд ийм ямар сонир сэтгэл тийм ч дээ. Хятадын нөгөө уламжилт хамгийн ухаан чинь ерөөсөө энийг судалдаг байхгүй юу? Энэ хүн миний дээр гарах уу эсвэл би энэ дээр гарах уу гэсэн. Тэр нь хамгийн оюун ухаан тэнд байдий. Тэр нь аюу санин байд юм байлээ тий. За өнөөдрөөс зөндөө ярьлаа, маш их баярлалаа. Цав гаргаж тий. Хамгийн сүүлд хэлэхэд нөгөө нэг 5 зэрэгийг дахиад нэг хэлээд өгөөч. За 5 зэрэг Харгас хаан. За юу илээ? энэ бол энэ Ижэ гэдэг хүн бол одоо хятадын нийгмийг бол энэ 5 чөтгөрийн одоо шулмсын давхарга хуваасан гинэ. Хятадын нийгэм юулаа. За хамгийн дээд давхарга адам болохоор бол хархис эжин. Одоо хархис эжин болохоор ч одоо бол Ши Жинпинг дээр үеийн одоо өнөө хятадын Жуянжан юм одоо тэр хятадын хаанууд штэ. Тэр бол хархис эжин. Тэрнийх нь доор болохоор чинь авилгаач ноёдууд одоо төшмөдүүд ноёдууд одоо энэ хүмүүсд алуун тушаалтнууд. За тэрний дараа нь болохоор жалхай хөдөлдаач нэг нэ. За одоо ч бүр дүүрэн жалхай хөдөлдаач нь одоо тэр нөгөө компанийн ямар эжид одоо том корпорашны эжидүүд ч бүгдөө тэр юу. Одоо тэн дотор бол жишээ болгож илжсэн жишээ бол Alibaba-гийн нөгөө Jack Ma-гэд Монголд очичгээд бас нэг маяглаад яваад байсан нэг самч шиг нэг юм байсан шүү дээ. Нэг харахаар л нэг самч шиг сармагч шиг нэг юм байж байсан. Тэгээд
тэр бол одоо тэр сүүлээр тэгээд нөгөө хархас ижин тэрэ мадалсан шүү дээ. Мадалчих гэсэн. Тэрийг хаа аваад одоо хаа хийчих гэсэн бүүмэд одоо тэр за дараа нь бичгийн лойворчд гэж байна. Бичгийн лойворчд гэж. За энэ лойворчнууд бол одоо жишээл одоо нөгөө их сургуулийн профессорууд гэдэг одоо жишээ нь гэхэд одоо нөгөө хэлжээ нөгөө юу лээ нөгөө Хуанчуш багийн хэн гэдэг үлээ жин хэн үлээ нэг юм тэр тэгвэл одоо бүр жишээ болгож хэлж байна. Тэгээд одоо мэдээж одоо бид нар авч хэлэх юм бол юу вэ штэ нөгөө одоо маин гэдлээ марун нөгөө хуулианган гэдэг нэг 3-1 юм юужсэн штэ одоо хэдийн өнөө үндэсний төрийн бодлого жоохонгийн үндэсний төрийн бодлого гэдгийг өөрчлөөд 2 дугаар үеийн үндэсний жоохонгийн бодлого гэдэг нэг сони юм хэрэгжүүл. Тэр нь юу вэ гэвэл одоогийн яг Ши Жинпингийн хэрэгжүүлж байгаа нь тэр. Одоо энэ 55 үндэсний жоохон гэдгийг устгах нь тэр юм хэрэггүй. Тэр юм байж болохгүй. Яагаад гэвэл бүгдээр нь одоо Жунхва гэдэг нь юу вэ гэвэл товчхон маш амарханаар орчуулчихвал хятад гэсэн. Бүгдөө хятад болсоо. Та нар одоо яахан бэ? Гэт одоо тэр бодлогын дор явж байгаа шүү. Одоо төвдийг устгах, Монголыг устгах, ойгрыг ойгорд л өөр бодлого. Ойгрыг бол шууд тэгэл шуранг хийчин бүгдийг аваад тэгж устгаж байгаа. Бид нарыг бол бас тэр хятсных хядлагаараа ингээд дуусаагаа болохоор одоо соёлоор нь ингээд устгаад хайчи тэгвэл тэгээд дууслаа шүү дээ болно. За төвдүүдийг бол шашин машины бүгдийг ингээд тэгээд л устгаад хайчихаар чинь. Энэ чинь тэр бодлого. За тэр энэ бодлогыг ард нь гаргаж өгөх нь бичгийн лайврчдод одоо бичгийн тэр лайврчнууд гэж байгаа шүү дээ. За тэрнийхэн доор нь бол одоо монхог ардууд одоо яг балар монхог одоо яг ард түмнүүд байгаа. Энэ нийгэм бол үнэхээр одоо би бол энэ маш гоч одоо зөв юусан байна гэж энэ нийгмийг бол зөв харсан байна. За энэ монхог ард түмэн гэдэг чинь одоо нөгөө харихас юу эжиндээ үйлчилдэг одоо ийм ардууд одоо энэ дотор жишээ болгоод нөгөө Ихэтан гэтэл тэгээд одоо сүүлийн Ихэтан гэж нөгөө нэг нодрогчнууд тэгээд одоо тэр юу гэдэг вэ Boxers Rebellion Boxers-ийн за тэд нар чинь яг тэр хүмүүсийг хэлээд байгаа байхгүй юу. За тэд нар чинь зүгээр нэг одоохноор авчлал нэг ультра националистик тийм л хүмүүсүүд л дээ. Ихтэй мангар одоо юу ч мэддэггүй тэгэл зүгээр төр засгын тэднийг зүгээр хэрглэж ингэж ашиглаж байгаа байхгүй юу. За тэрний дараа болохоор ч одоо улаан хамгаалагч иргэд одоо Холиевскал гэдэг хэдийн нэг юм болсон шүү дээ. Маогийн доорх. За тэр чинь одоо нөгөө монхог ардууд. За одоо болохоор чинь энэ монхог ардууд өөр янзаар болсон. Одоо бүр сүлжөө сошиалор их мундаг явж байгаа. Энэ бүх ард түмэн шүү. Зүгээр энэ дотор за нэг жишээ гэж хэлвэл одоо тэр шофон хүн гэдэг одоо тэрий одоо монголоор юу гэдэг юм блэ? Нарсах одоо тэр юу гэж юм одоо монголоор. За шофон хүн гэдэг чи юу юм бэ гэвэл хятадын засгийг өмөрж хятадын сурталчилгааг ингээд тэр сошиалор юудаг мөн төлөөд хятадын засгаас мөн төлдөг мөн өгдөг байхгүй тэр хүмүүсүүд чинь одоо эхлээд бол мөн өгжсэн сүүлийн үед бүүмэд одоо юу өгдөг болсон юм бүүмэд тэгээд тэр хүмүүсүүд чинь гарч ирээд одоо жишээ нь гэхэд одоо монголчуудын хүний эрхээ трекер чинь зүгээр нэг жирийн нэг хүн болж гарч ирээд л энэний чинь эсрэг юм бичдэг байхгүй юу энэний чинь одоо няцаах гэж янз бүрээр юм бич за тийм хүмүүс бол одоо хэдэн одоо сая хэдэн юугаар одоо цаяар ингээд сүлжөө сошиалаар ажиллаж байгаа. Одоо энэ одоо зарим нь бол яг ажиллах тэр нь засгаас ажиллуулж байгаа зарим нь үнэхээр үнэмшиж гисэн юм монхог артууд байгаа. Одоо энэ шофон хүмүүсийн дотор. За энэ бол 5 иймэрхүү юу юм байна. Одоо хятадын нийгмийг бол ингэж 5 давхар хуваасан гэж. Одоо их зөв. Одоо нэг энэ дотор нэг юм нэмээд хэлчихье. За энэ барууны хүмүүсүүд бол энэ хятадыг одоо их гэрхээ сайхан ажигчаар ингэж харж ирсэн нь бол би төрөд орсон шүү дээ. Артер Томас Хендерсон гэж. За энэ хүнээ бичсэн тэр нөгөө хятадын арын шин гэдэг ном байдаг. Энэс сүүлээр одоо үеийн энэ дотор одоо энэ хятадыг ойлгодог барууныход маш чухал болсон.
Одоо энэ яагаад бол таны нөгөө Чулуунбаатар хэлдэг материализмтай болов. Эдгээр чи яг энэ материализмаараа нийлж гисэн байдаг. Таарч гисэн. Одоо бүр Америкчууд ч одоо нөгөө хэлдэг глобал даяарчил маярчилтайгаа яг нийлээд ингээд хятадд бол одоо яг ёстой яг хятадын хүлээж авсан чагна ирсэн байхгүй юу? Одоо яг одоо яв чав таарч гисэн. Одоо бүх юм хүмүүс чинь ингээд материаллаг жигтэй илүү яах вэ тэр одоо хүний оюуны энэ оюунлаг энэ төр чинь нэг их тоохон байсан. Одоо чинь баг ном уншин гэдэг хүмүүс чинь баг л байхгүй шил болсон шүү дээ. Одоо сошиал медиагаас юм хотлоо үний юм харч гисэн тэгээд өдөр чинь ингээд амьдарч байгаа. Ийм нэг чаг үе болсон. За энэ чинь одоо тэгээд энэ барууныхоо чинь энэ хятадыг бол бүр тэр мөртөө хятад чинь хоёр нүртэй болохоор хятадыг ойлгох гэдэг бүр хэцүү байна. Тэгэд гэвч энэ дотор бас нэг мундаг бас нэг хэдэн хоёр хүнийг би одоо бас нэг санал болгож хэлмээр байна. Та нараас энэ хүний энэ бол одоо ютубер нэг Сербенца гэдэг нэг ютубын нэг сууг байдаг. Сербенца гэдэг. За энэ хүний энэнийг хийдэг хүн бол хэн бэ гэвэл нэг Winston Stercel гэдэг нэг өмнөд Африк байна шүү дээ. Өмнө Африкийн цагаан залуу тэнд төрж өссөн. Тэгтээ энэ хятад ингээд ирээд одоо бүр хятад амьдарч ажиллаад одоо бүр жоохон одоо хятадын баргийн хамгийн нийгмийнхэн дор давхрагд орчихсон байна. Ягаад гэхээр чинь мөнгө тугараг байхгүй. Нөгөө хятад чинь хүний хэмжээ штэ одоо мөнгөөр хэмждэг ингээд үждэг болохоор чинь тэр хэмжүүр давж хэлэх юм л эн чинь бүр хамгийн нийгмийн дор давхрагд орчихсон. Тэгээд одоо тэгж байгаа сүлээр нь тэгээд яг хөө тэгээд амьдрал одоо хятадын тухай одоо их олон одоо маш олон бичлэг байгаа. Та одоо шууд YouTube-оор орох юм бол одоо харна. За энэ бол одоо хятадын асуудлыг бол үнэхээр одоо цаанаас нь сайхан гүнжгээ одоо дотроос нь мэдж байгаа юм байна. Энэ залуу энэ одоо миний бодлоор бол би тэгээд бодож байна. Америкч гэсэн энэ барууны эрдэмтчүүд одоо энэ улсууд бол энэ залуугийн энэ хийж байгаа юмар жахан толь болгож энэ хятад ямар байдгийг ойлгож болмоор юм аа. Чи зүгээр Бээжингд очихоо Шанхайд очихоо хятад юм байна гэдэг үжээд гарах чинь биш штэ. Хятад нь тэр биш байна. За энэ залуу чинь бүр хөдөө явсаа одоо бүх юмыг харсан бүх одоо яг хятадын одоо муухай жинхэнэ ямар байдгийг бас нилээд гүнжгээ харсан. Одоо үеийн тэгээ ютубер байдаг болохоор хүмүүс чинь шууд л харж чадал ингээд л одоо бичлэгийг хараад л юм. За одоо бас нэг өөр нэг залуу байна. Энэтэй хамт явдаг бас нэг залуу. Энэ бол одоо Матthew Тай гэсэн нэртэй залуу одоо ингээ Sim Milk гэсэн ийм нэг бас нэг одоо биерийн нэрч гэдэг юм уу да. Ийм нэг нэртэй ингээд Sim Milk гэдэг ингээд нэг ер нь ингэж дууддаг энэ залуу. За энэ YouTube-ийн бас нэг энэ сувганы юу бол Lowai 86 гэж. Lowai гэдэг чинь одоо юу гэсэн үг байг бол нэг их сонио үг шүү. Lowai гэдэг бол хятадууд хэри юмсыг барууныхыг одоо баргал бүгдийг ловай гэдэг. Ловай гэдэг нь юу гэсэн одоо гадил гэсэн үг л дээ. Яг уг нь бол гэхдээ энэ хятадууд чинь Америкт байж байгаа шүү. Америкт байгаа хятадууд чинь чи өөрөө ловай шүү. Хүнийг бүр энд Америкчуудыг ловай гэн штэ. Гоо чи юу гэсэн үг чи өөрөө нь харин өний улсад ловай штэ. Жин хятад үнэ хэлдэг. Тэгэхээр энэ ловай гэдэг их сайхан энэ юу сувгийнх нь ловай гэдэг ловай 86 гэдэг ороод үжил олдно. За энэ залуу бол өвөр Монголд бас амьдарч байсан. Хараа өвөр Монголын хөдөө бас их явж байсан мөлий. Энэ залуу. Тэгээд энэ хятадын тухай одоо их энэ хоёул их ингээд хоёулаа ингээд мотоциклтэй мотороор ингээд яваад ингээд одоо хөдөөмөдөө хамаагүй яваад ингээд шууд бичлэг хийгээд одоо хятадын бүх одоо тэр яг жинхэнэ одоо яг ясанд нь ямар байдгийг харуулад ингээд үжүүлээд явааж байсан. За энэ тэгээ энэ хоёр залуу бол одоо үеийн Arthur Henderson шиг Smith Henderson шиг хүмүүс байна. Одоо энэ цаг үе уурсан ном гэж бичих болсон. Гэхдээ бас одоо шинэ маягаар энэ YouTuber ингээд энэ их сайхан бүр жургатай дүрстэй хүмүүсийн яг ярьж орсныг ингээд харуулад байд. Энэ сувгийг танаар бас одоо үжигчдтэй бас санал болгож байна. Тэгээд хятадын тухай айлгийг бол энэ хоёр сувгийг ингээд орж ижүүл. Англиар л да. Тэгтээ бас тэгээд жург маргийн харахаар л их юм бас тодорхой штэ тэгээд. За та нартаа баярлалаа. За баярлалаа. Цаг гаргаж зөндөө ярилцсан өгсөн маш их баярлалаа тийм. За цаашдаа бас энэ талаараа ярих бахаа бодож байна тийм. За баярлалаа баяртай.